За, юу яцгааш. Эй, ёо. За, Yo. юу яцгаан. Юу яцгаан. Rusty Talks podcasting 42 дугаар. дугаар. Episode 42. Эпизод 42. Эхлээ. Яг энэ эпизод эхлэхийн өмнө амар голын нэр 3 удаагийн лайв хийсэн байна. Одоо ингээ крол явчихсан. Лайв хийсэн байна. Тэр хугацаанд. Лукс гоё мэркс ч бэлдээг болохоор гоё ярьчихсан. За юу яцхан Rusty Talks podcast-ийн 42 дахь дугаар ирсэн гинэ ёо. Эхлээд бэлэн болсон байна. Эхлээд бэлэн болсон байна. Зарим нь анзаарч авах сайн нөгөө нэг 3 хувааж үргэлжлүүлсэн лайвын дараа шууд хийж байгаа. Тий. Тэгээд гайгүй ирчвчтэй ихийг бодно. Ер нь бол бас хаач нь мэдээлэлтэй дээр нэг дугаар дээр хоёлаа баахан лайв дээр далтгаж байгаа нөгөө подкаст гэсэн чинь мэдээлэл маань нэг тийм онцсон биш. Тэгээд дээрээс нь шүн 3-4 цаг болцсон. Нилээн хэцүүхэн хийсэн. Өнөөдөр бол хаач гайгүй. Тий, өнөөдөр гайгүй. Юм шиг байна. Гэтэ би бас энерги бас сэрүүлэхгүй болохгүй. Одоо бас өчнөө юм бас цаашаа хөрвүүлж хийх ажилтай. Өглөө бас уйлаа ажилтай. Тэгээд ер нь одоо нэг 5-6 сар хүртэл хэдүүлээ болж штэ. Гяндахан дээ. Гой планууд байгаа. Тэгээд юу яа? Мэдээлэлд ор ерөнхийдөө өнөөдөр энэ 7 хоногийн подкастер бас гой чухал гой гинэ. Чухал сэдвүүд бас яригдахаар байна. Ерөнхийдөө трейлерүүд бас аваад энэ трейлер ярилцахаар бэлтжээд байж гин. Тэгээд ганц хоёр трейлерээр эхлэх үү? За тэгье. За Unicorn Store гэдэг нэртэй одоо инедми кино бол ерөнхийдөө гарч байгаа байна. За тэгээд 4 сарын 5-нд Netflix-д орно. Brie Larson-ы анхныхаа одоо яг юу юм бэ? Найруулагчаар ажилласан кино мэн юм байна. Гэтэ энэ кино бол хаасан 2017 оны Торонтогийн олон улсын кино фестивал нээлттэй хийсэн. Тэгэхээр 16 онд бүр мань хүн хийсэн гэсэн. Тэгэхээр маш одоо бүр 3 жил болж байгаа тийм энэ киногоо хийсэн. Зураг авалт нь бол 2016 оны 11 сард хийгдсэн. Кино байгаа юм байна. Тэгээд энэ кино маань бол трейлерын сая гарсан байсан. Яг бас цагаа олж гарлаа гэж бодож байна. Нээлттэй чи хийж байгаа юм байна. Яг Captain Marvel нэлийн том хэмжээний киноны дараа гарч мэдвэл бас гоё юм. Тэгээд чи сэтгэлээ хуваалцах уу? Чи сэтгэлээ хуваалцах байх та. Тэр сэтгэлээ хуваалцдаг л хтай байл. Төсөөлөө мэдгүй нэг өдөр босоод ирсэн чинь нэг трейлер энэ гарцсан байсан. Тэгээд шууд үзээд надад амар таалагдсан. Тэгээд угаасаа ч тэгээд Brie Larson хайртайч хэлэхүү. Тэгээд мундгийг нь шилэхүү. Тэгээд тэгсэн чи яа яаж хаа нөгөө юуны Marvel Captain Marvel дээр гарч байгаа болохоор тэгээд Samuel L. Jackson гарч ирсэн. Оо манай хавтаа тэгсэн чи яа 16 онд бүр гарсан кино болж таарлаа. Хийсэн тий. 17 он Торонтогийн кино фестивалаар гарч марсан. Тэгэхээр бас манай хоёр бол юун дээр Marvel дээр ажиллахаас өмнө хамтран ажиллаж байсан юм байна. Тий, одоо Captain Marvel-ын зураг авалт чинь 18 оны 1 сард эхэлсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр маань бол хамтарч энэ кинон дээр ажиллаад Brie Larson одоо Samuel L. Jackson найруулад тий өөрөө. Тэгээд баг жил гарангийн дараа бол Captain Marvel дээр ажилласан болж таарч байна. Тэгэхээр тэгээд юу өөрх нь яг анхны кино гэхэд бол сонирхолтой гой харагджилээ. Тэгээд нилээн өнгөлөг. Айгуу тийм хөөрхөн уур амьсгалтай. Тэгээд тодорхой хэмжээнд гой мессежтэй байх шиг байлээ. Тэгээд үзчихээж гой юу гаргая. Ер нь бол бас шүмжлэгчд 2-3 хуваагдсан юм шиг байна. Ер нь харж байхад бол бас гайгүй сэтгүүлийн гайгүй шүмжлэгчд бас жоохон сул байсан гэдэг ч юм уу. Зарим нь гайгүй байсан гэх мэт. Ямар ч трейлерээс харахад бол айгүй гоё харагдаж байна. Тэгээ кастын хувьд John Cusack байгаа, Samuel L. Jackson мэдээж байгаа. Тэгэд энэ хүн болгоныг мэдгүй байгаа Hamish Linklater гэдэг жүжигчин байгаа. Энэ жүжигчин болохоор юун дээр тоглодог яг гоё жүжигчин маа. Legend Clark гэдэг season 1-ийн айгүй тийм сонирхолтой дүр байгаа. Айгүй сонирхолтой дүр. Айгүй гоё дүр. Инээдтэй юм шиг. Гэтэ нэг тийм албаар инээдтэй нэг тийм зүүн дүр гэж тийм айгүй гоё дүр. Тэгээд энэ жүжигчин болол орж ирж байгаа маа. Бас трейлер дээр харах гоё байла. Яг энэ олон юм дээр харагддаг жүжигчдэг бас юм дээр харах гоё. Тэгээд
ямар ч гэсэн гоё харагдчихээн одоо Netflix дээр 4 сарын 5-нд орж байгаа юм чинь яг нөө Shazam-тай нэг өдөр орох нь байна. Бас яг хоо тэр олон галзуу юмнууд дунд бас нэг гоё дунд үзэх боломжтой. Бас нэг хөнгөн юм үзэх. Тэгвэл одоо хэдүүлээ тэгээ Shazam, Game of Thrones тэгтээ Shazam ч баг өөрөө хөнгөн байх юм шиг. Тийм. Яг нэг том гэдэг утгаараа тэг хөнгөн жижигхэн нэг юм юм бас гоё байх юм билүү. Тэ? Айгу өнгөлөг харагдчихээн тэгээд хэнийг айгу тийм итгэхэд хэцүү байгаа юм. Brie Larson-ыг одоо дөнгөж 29 гэхэд тэгээ одоо энэ киногоо ингээ хийхэд дөнгөж 25 6-тай 26 муугатай байсан байгаа. Тэгээд тэрийгэд л одоо хүртэл итгэхэд нэг тийм хэцүү. Харин тийм. Үнэхээр гайхамшигтай жүжигчин одоо уран бүтээлч бас дээрээс найруулагч те гарч ирж ин даа л гэж бол ярих болж гин. Тэгээд карьер бол аль дээр ихсэн шүү дээ. Хаас 10-аад оны үед. Тэгэд угаасаа цаашаа 5 6 онд ихсэн гэхэд одоо дахиад өөр шинэ кинод найруулаад өөрөө бас нэг продюсерс юм байна л та. Тэгэхээр бас өөрөө бас бодож байгаа юм бас байгаа л. Тийм. Тэгэхээр бас айгу гоё уран бүтээлч гарч ирж байгаа юм. Тэгээ манай гаш нь дуулчин. Тийм, манай чинь тинейжер байхдаа эмо рок дуулдаг байлаа шүү дээ. Дуулдаг эмо pop дуулдаг байлаа. Тэгээд цомог момог гаргаж исэн. Тэгээд яг хөө тэр карьер нь бас сайн яваагүй учраас ерөнхийдөө болоод кино руу илүү орсон байгаа. Тэгээд манай Brie Larson энэ хоёр Taylor Momsen хоёр карьер яг ингээд яг нэг нэгээс оронгоор нь ингээ эргүүлээ явцсан. Тэгээд нэг нь жижиглж эхлээд дуулаад нөгөөт нь дуулж эхлээд жижиглээ явцсан. Байна. Тэгэхээр энэ бол харагдаж байна. За тэгээд трейлерыг үзег бол үзцгээгээрээ Unicorn Store гэдэг киногаа 4 сарын 5-нд гарах нь. За тэгээд дараагийнх нь яг ч шинэ трейлер бол Last Black Man in San Francisco гэдэг нэртэй кино бол сая гарсан байна. Тэгээд юун дээр гарсан байж яг уу Sundance кино олон улсын жижигтэй Sundance кино фестивал дээр нээлттэй хийсэн. Тэгээд ерөнхийдөө нэлээд үнэлгээ сайтай гарч ирсэн шилдэг найруулагчийн шагналыг бол хүртсэн байна лээ. Sundance кино фестивалаас. Тэгээд special jury буюу одоо юу гэдэг юм. Шилдэг одоо тусгай шүүгчдийн одоо шагналыг бас авсан байна лээ. Тэгээд яг шилдэг хамгийн том одоо шагналтай бол бас нэр дэвшсэн аваагүй. Тэгэхээр энэ бол бас нэлээд шилдэг мундаг уран бүтээл болсон байна гэж бол бас харагдаад байгаа Sundance-аас. Тэгээд мэдээж A24 A24 бол одоо ястай бүр утгыг алдуулж байна. нөгөө нэг starter pack явуулсан юм сте. A24 мөрөө үздэг те. Орчин үеийн millennial хүүхдүүд гээл те. Инди кино үздэг. A24 бол god энэ. Тэгэхээр A24 бол үнэхээр одоо бодоо болгож шүү дээ те. Өө бид нар бүр утгыг алдуулж Тийм. байна. Тэгээд энэ киноны продюсер Brad Pitt ажиллаж байгаа юм байна. Тэнгүүс харсан чи яг аргагүй юм байна л да нөгөө Plan B Entertainment кино компани ажилласан юм байна. Brad Pitt. Тэгээд энэ зохиол нь бол киноны найруулагч Joe Talbot-ийн өөрийнх нь бас Joe Talbot тэгээд зохиолыг нь хамт бичсэн Jimmy Fails гэж хүний өөрийнх нь бас амьдрал дээрээс тодорхой хэмжээгээр сэтвэлсэн юм байна. Тэгээд кино зохиол нь бол айгүй сонирхолтой юу вэ гэхээр gentrification гэж бол одоо юм хийдэг Америкт юу вэ гэхээр хуучин байшингууд нэлээд хуучирдаг те ямар нэг байдлаар олон 100 жил болт юм яа тий. Хуучрангууд одоо юунаас дүүргээсэн ч юм уу те зохион байгуулалтаар шинжилдэг. Тэгээд шинжилээд ирэхээр үнэн нэмэгддэг. Тэгээд тухайн одоо тэнцэнэ олон үеэр амьдэрсэн хүмүүс бол гарах шаардлага бас гардаг тэнцэнээс нүүх ч юм уу те. Одоо манайх нэг газар дорн морно гэж яриад тиймэрхүү юм баггүй те. Тэрний ерөөхдөө тиймэрхүү стори юм байна. Тэгээд манай хүн болохоор манай гол дүр болохоор өвөө нь барьж исэн байшин. Тэгээд тэр байшингаа буцааж авах гээд нэг gentrification хийгдэж байгаа шинжилж байгаа. Тэгээд тэрнээс өмнө одоо ингээд буцааж аваад өөрөө болгох гээд ингээд одоо бөө юм одоо болж байгаа л тухайн story юм байна л да. Тэгээд трейлер чамд ямар санагдав? За зөв. Би трейлер ингээл нэг ерөн трейлер нэг юм нэг үзээр хагаад нэг одоо нэг хэмэнд орсон гэх юм уу та. Одоо суперхиро кинодын трейлер ч юм уу нэг бол одоо John Wick ч юм уу одоо ярих байх. Нэг тиймэрхүү акшн кинод, блокбастер кинодын ингээд трейлерыг үзээр хагаад иймэрхүү трейлер үзэхэд амар гой санагдчихлээ. Одоо сая жишээ нь Unicorn Store тэгээд энэ трейлер байна. Сая тэгээд Midsommar их бас амар өөрөөсөн. Яг ийм төрлийн одоо Midsommar арай илүү аимшиг кино л ах. Гэхдээ иймэрхүү төрлийн ингээд трейлерүүд үзэх ингээд мэдрэмж нь өөр гэх юм уу та. Өгж байгаа мэдрэмж нь өөр ингээд кино хүлээлтийг арай өөрөөр өгж байгаа гэх юм уу. Тэр нь гоё байгаад байгаа. Одоо юу мөр чинь гэлцэл болсон юм байхгүй те. Зөөлхөн одоо зарим нэг хэсэг нь өнгөлөг, зарим нэг хэсэг нь ингээд нэг юм хөөхөнтэй нэг сэтгэл татмаар нэг тиймхүүл миний яг сэтгэл төрсэн юу мөр шинтэй сэтгэл хүмээр гэх юм уу.
Тийм л. Энэ тийм гоё сэтгэлтэй гэдэн штэ. Тий. Нэг гоё хайр хүргэсэн. Тийм хайр үтстэй тийм хайр үргэсэн. Тий. Тэгээд энэ киноны бас юунуудыг харж байхад шүүмжлэгчдийн тодорхой хэмжээний рейтинг одоо жижигэн кодуудыг харж байхад бол яалтчгүй Sundance дээр байсан энэ жилийн хамгийн шилдэг кинонд нэг байна. Үнэхээр сэтгэл хөдлөсөн үнэхээр одоо нэг хэсэг дээр нь одоо трейлер дээр нь гарч байгаа бүр ингээд үзүр дээр нь бол хүмүүс бүр улаанцаа ингээд бүр ихэр татаад уйлж байсан гэдэг юм тий. Тэгэхээр энэ бол үнэхээр гоё киносон гэдэг ойлголт бол байна. Тэгээ даанч бид нар ойр мөддөө үзэхгүй байх. 6 сарын 14-нд Америкт кино театруудад нээлттэй хийн. Тэгэхээр одоо манайс юу гэдэг нь 7 сарын сүүлээр 8 сард Blu-ray юм яа. Тэгэхээр эсвэл одоо Netflix юм руу ордог ч юм уу. Тэрүүд л үзэж таарах нь тэр үед хэрэг үзэх юм бол мэдээж энэ кино тухай үед одоо подкаст маань тэр үед хідэн чипсод гарах нь тэгээд 50 60 дээр очих нь яах нь тэгээд бас ярилцах гэж бодож байна. Үнэхээр сэтгэл төрсөн. Ямар ч иймэрхүү гоё кино бол байгаа юм биш үү? Трейлерыг үзчихээрэй. Тэгээ Sundance дээрс олон кино л яригдах бах та. Ер нь одоо ингээл эхнээсээ яригдж штэ Midsommar яригдж байна. Сая Last Black Man in San Francisco яригдлаа. Тэгээд Хаалагийн кино бас ерөөдөө E24 бас гаргаж байгаа. Тэгээ сая Apollo 11 гэдэг баримтат кино гарсан. Энэ бүр үнэхээр гайхамшигтай баримтат кино. Гэсэн дээр диалог байхгүй. Ямар нэг интервью ярилцлага байхгүй. Тухайд авсан шууд бичлэгээр хийсэн Apollo 11 одоо юуны сансрын нислэгийн тухай докюментари баримтат киноос байгаа. Тэгээ Souvenir гэх кино байж байна. Fighting with my family бас энэ channel-д хийсэн. The Report Velvet Buzzsaw бас энэ чарсан. Яг Velvet Buzzsaw жоохон хүмүүс вагтсан баг шиг байсан. Гэхдээ ер нь бол ID нь юу вэ гэхээр мэдээж Sundance-аас бол олон мундаг уран бүтээл гарч байгаа. Тэгээд хизээ нэгэн цагт ямар ч байсан Sundance дээр очиж одоо фестивалд оролцож кино үзэн дээ. Тэгээд хизээ болд юм аа. За дараагийн трейлер бол өстой жигэн epic юм байгаа шүү дээ. John Wick Chapter 3 Parabellum. Яа. За трейлер ч ямар санагдсан. За энэ ер нь баг одоо шилдэг trilogy гэж яригдах хэмжээнд очтлоо ер нь явцсан акшн кино болоод байна шүү дээ. Chapter 3 энэ Parabellum бол гоё харагдчихлаа. Тэгээд трейлерээс хамгийн таалагдсан нь Halle Berry-ийн дүр амар таалагдсан. Тийм хүчрэх тийм хүчрэхийг тэгээд нохоонуудтайгаа дайрч байгаа нэг хэсэг тэр тэгээд угаасаа John Wick-ийн хамгийн одоо киноны хамгийн гол зүйл нь болохоор акшн байдаг болохоор тэгээд акшн дээр нэлээд тулгуурлах байх. Тэгээд Halle Berry чи өөрөө бас стандарт хийдэг гэж санагдчихээн. Тодорхой хэмжээнд. Тэгээд ер нь бол гоё харагдчихлээ. Тэр яг ертөнцийн нь бол яг хэвэндээ цаашаа тэгэхээр угаасаа л ойлгомжтой байна. Тэгэхээр яг ертөнцийн тэр трейлерээсээ харагдчихлээ. Тэгээд кинон дээр бас гоё явах. Ер нь ертөнцийн өөрөө айгүй гоё шүү дээ. Тийм болохоор тэгээд Chad Stahelski бол одоо John Wick 1 2 3-ыг одоо ингээ гуруулангийн өөрөө найруулж байна. Тэгээд юуны хувьд бол David Leitch бас нэг дээр бас яасан хамтарч ерөнхийдөө найруулсан. Гэхдээ яг продюсераар орсон гэж явцсан. Гэхдээ хамт найруулсан. Тэгээд сүүлийн 2 3-ыг бол одоо яг Chad Stahelski өөрөө найруулж байгаа. Тэгээд X35-аар ярьж исэн Chad Stahelski бол өөрөө юу одоо тулааны дэглэж хийдэг, тулааны орлон тоглогч бас хийдэг. Ерөнхийдөө карьер нь тэрүүгээр ихсэн. Тэгэд сонирхолтой фактуудын нэг би нэг яг нэг X35 дээр ярих гэж бод мартсан байлээ. Одоо Crow Canon дээр нэг Brandon Lee одоо Jet Li-ийн Jet Bruce Lee-ийн хөө Brandon Lee зураг авалтан дээр буудуулаад насурсан шүү дээ. Тэгээд тэрний дараа киног дуусгахын тулд орлон тоглогчтойгоор дуусгасан киног. Тэгээд яг орлон тоглогч нь Chad Stahelski байсан. Тэгэхээр яг бидний үзэж Crow Canon-ы зарим сценүүд бол яг Chad Stahelski гэсэн орлон тоглогч. Энийг би яг ярих байгаа бас мартчихж. Тэгээд ерөнхийдөө бол мундаг найруулагч одоо гарч ирж штэ акшн тий. Тэгээд кино маань бол үйл явдал Нью-Йорк, Монреал, Орос, Марокко, Испанд болно гэж байна. Тэгээд үнэхээр гоё харагдаад байгаа. Тэгээд тэр нэг high table гэдэг нөгөө тхий яригдаадсэн. Тэгээд тэд нар манай гарын ер нь л араас л нэлээд явах юм шиг байгаа. Тийм манай хүн чинь нөгөө нэг хоёрын төгсгөлд ерөөсөө бүгдээр ингээ fuck you гэсэн шүү дээ. Тэгээ одоо ерөөсөө бүгдээрээ мань хүнийг алах гад хөөж байгаа шүү дээ. Тэгэхээр бас айгуу сонирхолтой. Тэгээд энэ дээр бол айгуу гоё жүжигчд бас орж ирж байгаа. Тэгээд сонирхолтой юм бол Robin Lord Taylor орж ирж байгаа. Gotham-ийн фэнүүд мэдэх байх нэг Penguin тоглохоор нь мэднэ. Ер нь Gotham дээр бас гоё юунууд энийг кастууд энийг. Ихэнх нь ер нь бас хэцүү шүү дээ. Тэгээд их юм бол гоё. Тэгээд Tobias Segal орж ирж байгаа маань бас гоё жүжигч. Тэгээд манай Bron орж ирж байгаа. Оо дээ. Яа ихний трейлер дээр байсан шүү дээ. Шахамжтай болсон. Тийм.
Эхний трейлер дээр байсан. Одоо хоёулаа ярьж байгаа хоёр дахь трейлер. Эхний жижиг трейлер дээр бол байсан нөө шар хүстэй болсон шүү дээ. Брон. Зэст анзаарав. Байгаа. Тэгээ Hiroyuki Sanada байгаа. Hiroyuki Sanada бол Nice. гайхамшигтай гож ирсэн. За тэгээ Tiger Chen гэж юу гар байгаа. Tiger Chen бол юу нөгөө одоо хиний тулааны дэглэчээр ярьснаар айгу алдартай. Matrix кинон дэр Keanu Reeves-ийн тулааны дэглэчээр ярьснаар айгу алдартай. Тэгээ манай хүн бол нөгөө юу гэд Man of Tai Chi гэд кино Keanu Reeves хийсэн. Найруулсан кино. Бас гоё кино. Би бас тухайд үзэл тайт ярьж лээсэн санагдаж байна. Энэний гол дүр бас тавсан. Ер нь бол Tiger Chen гэд бас би хамгаалах урлагийн мундаг хүмүүс юм. Тэгээ Gilbel нэг дээр бас ажилласан. Өө за. Тийм ер нь бол бас тулааны урлагийн ер нь тийм мундаг хүмүүсийн ерөөхдөө нэг go to guy гэж байдаг шүү дээ. Тэрс нэг юм болонгууд ерөөсө тэр үнэийг л дууддаг. Тэгээ тийм хүмүүсийн нэг ер нь бас мундаг. Ер нь манай гар эсрэг явж байгаа бүл агуу хүмүүсийн нэг л. Тийм нэг л юм. Бөөг assistant нэг алуурчин гарууд л байна. Үзэлцгэндээ. Тийм тэгээд ямар ч юм тийч чадчих байна. Тэгээд энэ дэр нэг гоё юм ярилцж байгаа яг тодорхой би бол одоохондоо би ингэ нэг манай бас сонсож байгаа хүмүүс дагтан хүмүүс захид заримдаа гайхдаг байна. Тодорхой биш болоогүй юмнуудаа шууд яриад байдаг. Тэгээ hopes and dreams те. Нэг айди нь юу гэхээр John Wick киног Midnight үзүр гаргая гэж ярилцж байгаа. Хэрвээ хангалттай хүн цуглах юм бол. Хэрвээ хангалттай хүн цуглаж чаднаа гэх юм бол 5 сарын 17-нд гарах одоо үзүрийг 5 сарын 16-ны шөнө нь яг аль нэг кино театртай одоо тий аль нэг кино театртай ярилцаж тохирчоод гаргая гэж яг дистрибьютор компаниудаа ярилцсан. Гэхдээ шийдэлт бол өрөөг байгаа. Гэхдээ удахгүй шийдэлт хүрнэ гэж найдаж байна. Ягаад тэр мэдээж 5 сарын 17 удагч байгаа юм чинь. Тэгэхээр хэрвээ тэрэн дээр бүтэх юм бол та хэд дэмжихээр бол тий ингээ бөөнөрөө гой цуглаад одоо мэдээж IMAX screen минь бол биш шүү дээ. Жижиг театр жижиг гигант юм шиг юм. Жишээ гигант юм уу эсвэл одоо prime юм мэдгүй. Тэгээд хэрвээ тэрэн дээр дэмжихээр сонирхолтой байвал те одоо 16-ны шөнө гой бөөнрөө цуглаад John Wick-ийг үзэх сонирхол хэрвээ байвал та сэтгэлээ үлдээгээрэй. Хэрвээ сонирхч байвал сэтгэлээ please үлдээгээрэй гэж хэлмээр байна. Яагаад тэгэхээр манай сонсогчдод бас сэтгэлээ үлдээхгүй чимээгүй сонсоол гоё явж байгаа хүмүүс зөндөө байдаг. Зүгээр лайк дараал те. Тийм болохоор бас сэтгэлээ яг энэ дээр үлдээгээрэй. Тэгээд нэг одоо сая бид нэр Watchmen гэдэг жагаа, сая Avengers гэж байгаа байсан. Game of Thrones бас тэгж байна. Энэ болгон дээр одоо та бүхний үзэгч дагж байгаа хүмүүс дээрээс нь фэнүүд те бидний гэхээс одоо нэг кинонууд байна фэнүүдийн л хөдөлгөөн л дэмжин тэрнээс бид нар хүчлээд бол барахгүй шүү дээ том байгууллагуудаа л бид нар энэ дээр гიშгэл гарна тийм болохоор та бүхнээс нь бол тодорхой хэмжээгээр хамаарна шүү тэгэхээр хэрвээ дэмжиж байгаа сэтгэлээ үлдээгээрэй гэж хэлмээр байна. За тэгээ цаашаа өргөжлөх үү. Цаашаа үргэлжлүүлээ. Сая Dark Tower-ын кино гарсан шүү дээ. Уул нь айгүй. Чи үзсэн үү? Үзээгүй. Нилээ үзээж гэж бодоогүй тэр. Нилээ хайптайс уул нь Idris Elba тэгээд Matthew McConaughey cool харагдчихсан зурглууд нь. Тэгээд кино бол нилээ муу болсон сурагтай. Тэгээд телевизийн цуврал бол Amazon хийхэр болж байгаа юм байна. Юугаар? Dark Tower-аар ерөөхдөө хийх нь тодорхой болсон байгаа юм байна. Тэгээд хоёр жүжигчин нь бол тодорхой болсон юм байна. Ер нь бол. Одоо яг гол дүрийн одоо тэр нөгөө Idris Elba-гийн тоглодог Roland the Gunslinger гэдэг дүр Sam Strike гэдэг жүжигчин. Тэгээд юуны жүжиг дүрд бол одоо эсрэг дүр нөө Man in Black те. Тэгээ Randall Flagg тэр дүрд бол Jasper Pekkonen гэдэг Финланд жүжигчин тоглохоор болж байгаа юм. Энэ жүжигчин бол сайхан юун дээр тоглосон юм байна. Black Linesman дээр. Гэтэ би бол хараад бас чи сарж байгаа шууд хийж шууд болсон юм. Тийм. Гэтэ бас тодорхой хэмжээгээр мундаг жүжигчин юм шиг байна. Vikings дээр Half Dan the Black гэдэг дүр тоглолт юм биш үү? Манай сонсогч дунд бас Vikings хэрэг үздэг юм байна. Мэдэж магадгүй тийм. Тэгэхээр ийм бол байгаа юм байна. Тэгээд энэ каст нь тодорхой болсон юм байна. Тэгээд ямар ч гэсэн гүйцэтгэх продюсер одоо showrunner гэдэгтэй бид нэр яриад байдаг телевизэн зурлын хамгийн одоо чухал уран бүтээлч хүн гэдэг. Тэр хүнээр бол Glenn Mazzara гэж хүн ажиллахаар болсон. Одоо Walking Dead-ийн showrunner ажиллахаар болж байгаа юм байна. Тэгээд Amazon Prime дээр хийгдэж гарах юм байна. Тэгэхээр бас энэ нь арай сайн уран бүтээл болох юм билүү те. Тих баха. Ер нь иймэрхүү олон номтой зохиолууд тэгээ ийм epic одоо fantasy epic гэдэг чинь кино цуврал телевизийн цуврал байх тусмаа арай зүгээр юм санагдав. Одоо чамтер болгоныг ингэж гаргахад амар боломжтой тэгэхгүй тэгээд нэг анги ч юм нэг ангитай ч юм уу хоёр ер нь кинолоо буулгаад ирэхлээр ер нь юу н screenplay нилээн шахагдчихдаг. Зарим олон юм хасагддаг. Тэгэхээр яг хаа тэгээд ер нь дүрийн хөгжүүлэлт энэ төр гэдэг чийсэн ер нь бол нилээн хасагдаад ер нь багасчдаг болохоор жоох асуудал байгаад байдаг. Тэгэхээр яг олон ангитай ингэж цуврал гаргахлаар ашигтай л ялцчихгүй. Одоо айгүй олон мундаг цувралууд хэдүүлүүлэх болж та авдар байгаа.
Last Airbender байгаа шүү дээ. Тэр байж гэн. За мэдээж бүтэн тэрбум долларын Lord of the Rings байж гэн. Тэгээд одоо юу марч Narnia дээр юм яригдчихсэн. Одоо Foundation цуврал яригдчихсэн. Яригдж байгаа ч биш ерөөсөө хийхтэн тодорхой болцсноо тийм. Айгүй олон юм яригдж байгаа шүү. Тэгэхээр юу л My Dark Materials. His Dark. His Сайн трейлер нөгөө нэг HBO-гийн 19 оны дээр трейлер гарсан. Манай Daphne тоглож байгаа гол дүр. Манай Laura Logne. Тэгэхээр олон мундаг цувралууд. Ер нь хэдэн манус одоо Game of Thrones Avengers Endgame дуусаад Star Wars Episode 9 маань дуусаад яг цаашаа бас нэлээд том гой цувралууд юм та бас нэлээд болох нь. Тэгээд манай Game of Thrones угаасаа дуусгүй Long Night байна. Албисны нэр нь бол Long Night биш. Тэгээд George R. Martin инээцээ явж ирсэн яриад дуулан Long Night ерөөсөө нэр нь биш шүү дээ. Нэг хүм Long Night ярьсан чи бүгдээрээ Long Night болчих юм. Тэгчээ ярьж ирсэн. За цаашаага Avengers дээр жижигхэн мэдээлэл ярилцсан. Ерөнхийдөө Avengers дээр бол сая live дээр нэлээд ярьчлаа. Ерөнхийдөө мэдээлэл баг байна. Ямар ч сая нэг мэдээлэл юу гэхээр яг албан ёсоор confirm хийгээгүй. Гэхдээ нэлээд олон газрууд бол яг тодорхой болчлоо гэсэн өнцгөөс зарлаад байгаа юм. Endgame кино 3 цаг 2 минут үргэлжлэнэ гэсэн. Тий. Яг албан ёсоор одоогийн мэдлэг хүртэл IMDb дээр бас тэгсэн байсан. Тэгээд хүмүүс юу н тэрийг амар ширэлж байгаа. Ерөнхийдөө тэр юунаас ихсэн бэхээр AMC одоо кинотеатрын одоо юу байдаг штэ одоо chain тий сүлжээ. Тэрний одоо нөгөө нэг листен дээр 183 2 минут гэдээ орсон. Тэгээд тэрнээс бол хүмүүс ерөнхийдөө яриад авчлаа. Гэхдээ нэг өөрчлөгдөхгүй байна. Энэс. Яг нэг хэдэн минутын наан цаана гэж магадгүй. Ер нь бол 3 цаг ер нь давцсан нь 2 цаг 50 ч юм уу эсвэл 3 цаг дөнгөж давсан. Тиймэрхүү л гэж харагдав. Тийм. Тэгэхээр удахгүй яг албан ёсоор бол хэдүүлээ мэдээлэл авах хаа. Яг одоогийн байдлаар бол яг энэ бол албан ёс биш. Яг зарлаагүй. Ийм байгаад байна. За тэгээд юунаас гадна runtime-аас гадна бол сая найруулагчт нь Anthony Joe Russo ярилцлага өгсөн байсан л да Coming Soon зэгнэт дээр. Биш уучлаарай. Empire сэтгүүл дээр. Тэгээ тэрэн дээр болохоор юу гэсэн бэ гэхээр яг саяны трейлер шүү дээ. Саяны одоо хэдүүл авшаал нэг трейлер тайлбар хийлээ. Тэгээ тэрэн дээр болохоор бүх одоо орсон footage буюу одоо дүрс кинонд албан ёсоор орсон дүрсэл биш ээ. Албаар одоо ингэж кинонд багтаагүй дүрсүүдийг ашигласан байгаа. Хүмүүсийг юу нь бол одоо misdirectionтэй өөр зүглүү ингээд яг чиглүүлэхийн тулд хүлээлт. Тийм. Бид нэр ер нь киногаа ер нь үзэгчтэй яг тухайн үед үзэгт нь мэдрэмжийг хадгалж үлдмээр байна гэсэн үүднээс ингэж байгаа гэсэн нэг тийм тайлбар уншсан. Тийм. Тэгээд shit бис юу ярих гэж байна. Мэдгүй. Йоо энэ чинь амар юм асууж байгаа мартчихсан shit. Тий. Тэгээд нөгөө нэг Infinity War дээр бүр хамгийн том жишээ шүү дээ. Нөгөө сүулт гүйдэг. Тий. Одоо нөгөө тийм хаалт гараад байдаг шүү дээ. Хаалт cap board нь үсэн амар гоё тий. Тэгэл бөөнөр гүйдэг. Тэр мөр бол байгаагүй. Тэгээд би чи энийг ерөөдөө юу гэж зөв гэж бодож байна уу, буруу гэж бодож байна. Би зөв л гэж бодож байгаа. Ер нь таалагдж байгаа юм шиг. Угаасаа нөгөө хідүүлээчсэн нэг трейлерыг үзэхгүй байж юу ч мэдэхгүй байж байгаа доорж үзэх амар хүсдэг шүү дээ. Тийм болохоор яг нь миний хувьд бол энэ бол таалагдж байгаа. Энэ ч зүгээр байна. Би бас тэгж бодоод байгаа. Ерөнхийдөө албаар яг нь дэндүү амар дайлайлахгүй юм шиг тий. Мэдээж нөгөө модер кино ч аим шин кино шиг трейлер хийчих тэр шиг биш л байх хэрэгтэй л тий. Гэхдээ одоо ийм epic кинон дээр бас тодорхой хэмжээр жоохон дайлайлгаа, жоохон өөр ойлголт өгөөд бас гоё чухал хэсүүдээ өгөхгүй байх. Дээрэс нь мэдээж ийм том кино одоо жишээ нь Endgame ч юм уу за юу гэдэг эпизод 9 те бүр ийм том хэмжээний кинонд бол тэртээ тэр хүмүүс үзэн дотор. Тийм учраас нэг их юм өгöd ах шаардлага. Одоо жишээ нь Game of Thrones ч юм ба те. Дараагийн трейлер дээр бол нэг трейлер байх бах. Гэхдээ тэрэн дээр тийм их юм өгöd ах шаардлага. Тэртээ тэргүй хүмүүс 6 ангинд бүгдийг үзэх юм байна. Тийм болохоор энэ бол бас гоё шийдвэр гэж харагдаад байгаа. Тэгээд бас creative бас сонирхолтой те трейлерыг хийхэд ч гэсэн сонирхолтой гэж бодож байна. Ер нь л яг одоо хүлээж байгаа юм аим нууцлалтай байгаад байна те. Яг одоо 4 сард байгаа хоёрыг. Бүгдээрээ л нууц. Нэлээд нууцлал эпизод одоо эпизод 9 хүртэл тодорхой. Харин яа нэр нь ч тодорхой. Гэтэ би бодоод Disney албаар энэ нөгөө нэг Endgame-ийн юг хайпыг бас нэлээд бодолцож байгаа хаа. Тийм бах. Нэг студийн кино юм чинь. Тэгвэл давхцуулчаар бас давхцуулж байгаа болохгүй. Тэг яаж бас дотроо яаж энийг зохицуулах уу гэдэг бас байна те. Тий. Гэхдээ нэг удирдлаганд ороо юм зохицуулах болдог хөө. Харин яг зохицуулах нь амархан л багтаа зүгээр биш амархан ч яг зохицуулах зүгээр яаж зохицуулах нь сонь те. Одоо энэ хайпыг бүр дуусгаад нэг мөс Endgame гарсны дараа болох уу? Тэ бүр ингэ чимээгүй байж наа 5 сар гинт part episode 9 title тэргээл те. Тэх юм уу? Эсвэл одоо зүгээр халуун дээр ингээ өнгөтэй шууд 4 сарын одоо Star Wars Celebration-аар одоо зарладаг ч юм. Нэг бол тэгж бол. Тийм бас сонирхолтой. За Star Wars гэснээс Star Wars гэснээс The Mandalorian цуврал бол мэдээж Jon Favreau хийж байгаа Pedro Pascal
гол дүртэн тоглохоор байгаа. Gina Carano байгаа. Carl Weathers тэ манай Creed, Apollo Creed байгаа. Тэгээ ийм гоё жүжигчтэй бүрэлдэхүүнтэй. Тэгээд найруулагчтай бол мэдээж Bryce Dallas Howard, Taika Waititi энэ байгаа. Тэгээ Jon Favreau мэдээж өөрөө. Тэгээ энэ цуврал дээр бол Werner Herzog хэдүүлээ ярьжсэн шүү дээ нэг podcast. Тий. What the fuck is Werner Herzog doing in Star Wars гэж ярьжсэн шүү дээ. Тэг тийм сонирхолтой уран бүтээлч шүү дээ. Агуу уран бүтээлч. Тэгээд нэг тийм фильм фестивал, инди Европ кинонууд, тэ experimental кино хийдэг, жүжигчин хийдэг, дуу хоолойч найруулдаг, зохиолчдаг, продюсер хийдэг, зураг зурдаг, зураг авдаг, найруулдаг. Ерөөсөө тийм одоо бараг л Renaissance маань шүү дээ. Тэгээ одоо бараг яг хүмүүс бага мэдэх баг. Jack Reacher дээр эсрэг дүр тоглосноор мэдчих магадгүй. Тэгээ манай хүн бол Mandalorian дээр эсрэг дүр тоглохоор байсан юм байна. Оо за. Тэгээ угаасаа манай хүнчтэй царай зүснээсээ тодорхой юун дээр нэг одоо энэ зургийг харж байгаа зураг бол Jack Reacher шиг дүр. Тэгээд тэгээ өөрөө өөрсдөө ярилцсан болохоор аюу жижиг дүр, маш жижигхэн хэсэг байгаа. Тэгээ Mandalorian одоо гэсэн цувралд бол Star Wars sequel-д бол тоглохоор байсан байгаа. Тэгээ эсрэг дүр мэдээ сайн эсрэг дүр байж ижил би тоглолт сонгохоор байсан гэсэн ярилцлага өгсөн юм байна. Тэгээ маш жижиг гэдэг нь бол сонирхолтой байна л да. Ганцхан ангийн эсрэг дүр ч юм байж магадгүй. Тэгээ мэдээж нэг бол амар нилээн нууц. Тэгээ цаагуур. Гэхдээ яг хуу эхний сизон дээр хоёр дахь сизнээс илүү тод гарч ирэх юм. Тэгээ тэдний магадлалыг баг гэж байгаа шалтгаан нь юу гэхээр манай хүн ерөөдөө тийм франчайз юм хийдэггүй. Өөрөө нөгөө нэг Renaissance гарч шүү дээ. Тэгэнгүүт нэгдүгээр тийм 20 дахь мэдээж 76 талаас сурч байгаа уран бүтээлч учраас бас тийм нэг удаан цуврал юм хийхгүй байх гэж өнцгтэй харж байгаа юм байна л да. Одоо энэ slash film-аас бас харж хахад одоо энэ мэдээллийг уншиж хахад бол тэгэхээр тийм байгаа юм байна. Тэгээд ямар ч үсэн эхний дүр одоо эпизод дээр бол манай хүн IMDb дээр бүртгэлтэй байгаа юм байна. Бусад ангиуд дээр байхгүй. Одоогийн байдлаар бол тийм. Тэгэхээр бас эхний дүр дээр гараал шууд өгчөж магадгүй гэсэн бас хүртэл одоо юм бол яригдчих байгаа юм байна. Тэгвэл Mandalorian-ы их нэгдүгээр анги нэлээд л одоо юу гэдэг чинь нэг epic хүчтэй л одоо эхлэхэндээ л гэсэн л хүлээлт үүсгэндээ. Тийм байна. За тийм Mandalorian-оор үргэлжлүүлэе гэж бодож чинь. Тэгээд энэ дээр Jon Favreau Instagram дээр нэг зураг шеэрлсэн би нэг хараад өнгөрсөн байхгүй юу? Тий. Би тухайн үед нь яг бүр тухайн үед нь Instagram дээр тавих нарсахгүй. Тэгээ би юуг нь юусоо тоогоогүй. Гэт би харчаад Mandalorian гэж бодцоод тэгээд байсан. Тэгээ би цаашаа нөө нэг сүүтийг харчаал. Окей. Гэ гүлгцэхгүй. Тэгээ сайн харсан чинь манай Taika Waititi байсан юм шүү зурган дээр нь. Тий. Гэхдээ би тэрийг хараагүй. Би зүгээр харчаад үнэхээр халталсан. Тэгээ би үгүй нэр ингэсэ зүгээр нэг цаана нөгөө нэг дуулга байсан. Харчаал. Окей. Гүлгцэхгүй. Тэгсэн чинь бүтэн хардаг болчих. Тэгээ яасан бэ гэсэн чинь IG-98 гэдэг нэртэй одоо Bounty Hunter droid-ийн дүрийг одоо дууг хин Taika Waititi өөрөө оруулаад болж байгаа юм байна. Тэгээ тэрийг энэ зургаар зарласан юм байна л та. Тэгсэн чи би тэрийг Taika Waititi гэж харахгүй зүгээр гүйлгцэн. Би Taika Waititi тэгээ Mandalorian байна. Гэтэ яагаад энэ микрофоноор зогсож байгаа юм бол гэж би зүгээр гайхчаад тэгээ заа гэдэг би бодохгүй цаашаа. Чи цаана droid-ын зураг мөрөг байсан юм бэ шүү. Тэгээд энэ droid-ын сайн мэдэхгүй болохоор тэгээд угаасаа. Тэгээ энэ бол Extended Universe дээр гардаг л droid юм байна л да. IG-98 гэж Bounty Hunter droid бол гард юм байна. Тэгээд ямар ч байсан манай өөрөө дуу оруулсан байна. Тэгэхээр одоо hey man гэсэн нэг гоё droid гарч ирэхэд тий. Тэгээд Bounty Hunter юм хүнд гар тий. Арт. Манайгаар үгүй ямар дуу оруулах нь харж. Hey man can I kill you as. Тэгэхгүй баха манайгаар өөр юм сэтгцэн л явж. Арай гоё юм сэтгцэн л явж. Тэгтэл hey man гэж хамаагдаг бол харшгүй. Сайхан гарчтай бас. Энэ нөгөө нэг тэр юуныхаа бас арайч өөрөө ингэж ярьдгүй. Гэхдээ нөгөө нэг Korg-ийн дуу оруулалтыг тайлбарыг энэ ярьж лөө. Ягаад тийм одоо ингэж дуу оруулахыг шийдснээр Hey man ярьсан манай Star Revolution гэдэг. Тэгсэн чинь тэр ингэсэн гинэ storyг нь би ярьчих. Бас сонирхолтой байж магадгүй. Чи бас сонсоогүй юм шүү дээ. Нэг нэвтрүүлгээр ороод манай ярьжсэн байхгүй. Яасагс чи ингэдэг гинэ. Шинзландд одоо Wellington хот байгаа шүү дээ. Манай ингээ явж байгаа шоуд нь шүү дээ. Баар мар. Тэнгүүд ингээ нөө баарны одоо bouncer гэдэг шүү дээ. Хамгаалагчтай. Амар гарууд байт юм байл да нөө. Яг одоо Маори хүмүүс эдэг нэг одоо нэг Шинзландын уугуул хүмүүс. За хака хийж мэддэг амар бүртэй юм тий арал марал царайтай нүсэр авар бие мэйтэй тэгээ ингээд тэд нар ерөөсөө тийм зөвүүн яадаг гэсэн ингээд чанга дуурч муурдаггүй тий зодон цохон хийдэггүй айлгадаггүй гинэ тэгээ яаж ингээд хүмүүсийг одоо клуб хамгаалдаг тий ингээд оруулж үгүйг шийддэг хүмүүсийг явуулдаг гэсэн чинь
Балер новшин хоолойтой тэгээд дигдэг нь you can go in man гэдэгсэн. Амар том баг энэ. Тэгснэ юм амар аяархан дут амар хогийн хоолойтой you can go in man гэдэгсэн. Тэгээд яг тийм нөгөө Шинэ Зеландын мэдээж акцент те. Тэгээд яг нэг тийм cork шиг хоолойтой гараад айгүй их байдаг гэнэ. Манай шоужд айгүй их тэгж киклэгжсэн. Тэгээд тэрийгээ дуурайлгаад нөгөө cork ч амар том битэй амар warrior гарч. Тэгсүүл амар новшин хоолойтой. Hey man. Тэгээд тэрнээс үлгэршээ авсан байлээ. Гэтэ юу сонирхолтой юм те. That's weird. Гэмэрд инэт тосч төсөлтэй ингээ клубын баунсер амар харин тийм ингээ зогсон. Хүн харахад амар урт төсмөстэй юм гацны. You can go in man. Тэнгүүд бас нэг тийм сонирхолтой. Тэгээ тэрийг өөрөө гэхдээ айгу гоё ярьсан. Би яг линкийг нь олоол яана шеэрлнэ. Олдох нөгөө үзчихээс. Тэгээ өөрөө тэрийг айгу гоё ярина манайчаас. Тэгээд Storyman энэ ч бас шинэ мэдээлэл гарсан байна. The Mandalorian бол Empire нуурсны дараа одоо Return of the Jedi-ийн дараа тэгээд First Order одоо яг сэрэг мандж анх гарснаас өмнө юм байна. Тэгэхээр нэг 30 жилийн зай байгаа шүү дээ. Force Awakens, Return of the Jedi тэр дундуур юм байна. Ерөнхийдөө тийм. Тэгээд New Order энэ төрөл юу нэлээд гарах нь магадгүй л те. Хэм мэдгүй те харчлаа. Тэгээд ямар ч байсан одоо Lone Gunfighter бол одоо Mandalorian үүсэлт гаралтай ганц одоо Bounty Hunter-ийн тухай story. Тэгээ тэр нь бол мэдээж Pedro Pascal. Тэгээд зохиол нь бол манаа үүрэг даалгараад нэг жоохон хүүхд даалгах үүрэг даалгараад тэгээд нөгөөтгөн дээр очиод нөгөөтгөө алжчихгүй бүр оронд нь хамгаалаад явж байгаа. Team story-ны тухай юм байна. Тэгэхээр одоо Man on Fire гэх кино байдаг шиг юм байна. Тэгэхээр Man on Fire Dakota Fanning-ийг Denzel Washington даалгах гэж үздэг л дээ. Тийм хүүхд хамгаалж. Энэ нөгөө тхиу professional enter гэдэгтэй л адилхан. Тэр ч бас алах гал байдаг биш л дээ. Тийм. Яг л тиймэрхүү vibe-тэй л. Vibe-тэй л. Тэгээд дундуур манай хин орж ирэл hey man яа. Тэг юм байна. За тэгээд сая энэ дээр би бас хангалттай судалгаа хийгээгүй чи бас амжсан үгүй юу? Apple TV Plus гэдэг нэртэй шинэ subscription service сая гаргасан байна. Тэгээд энэ талаар бас жоохон хальт ярилцъя гэж бодож байна. Энд дэр чи яг хангалттай мэдээлэл авсан ямар мэдээлэл авсан? Хангалттай мэдээлэл бол авч чадаагүй үнийг. Гэхдээ яг ойлголтыг нь бол нэлээд авсан. Тэгээд энийг нэлээд өмнө ч гэсэн ярьжсэн санагдаж байна. Тэнд стриминг хийх гэж байгаа гэж хэлүүлээ ярьжсэн. Тэгээд угаасаа Apple TV гэдэг өөрсдийнх нь нөгөө тхий бокс байдаг те. Яг нөгөө юу телевиз нөгөө апп ч байгаа, телевиз ч байгаа. Тийм Steam гаргаж маргаал гэдэг. Тийм бараг л стриминг сервис шиг юм байдаг үстэй. Тэгээд тэрэн дээр нэмээд юу нь бол Apple Plus гэдээ гаргаж байгаа юм шиг билээ. Тийм тэгээд яг Apple TV Plus нь болохоор яг тусдаа стриминг сервис бас яг биш. Тийм. Яг тэр TV-г app байгаа. Тэрэндээ тэрийг ер нь team app юм байл л да. Нөгөө Netflix одоо Hulu, Amazon юу гэдэг бүгдийг нийлүүлсэн. Цууг муу бүх юмыг нийлүүлсэн нэг тийм байлаа. Бас яг тийм төхөөрөмж байгаа шүү дээ. Тийм. Тэрэн дээрээ шууд яасна. Одоо тэр чи TV box юу гэдэг вэ? Манайхаар нөө TV box гэдэг шиг л. Тэр шиг нэг тийм байдیں۔ Тэгээд шууд оронгууд нэг аппликейшн бүх юм үүдэг. Тэрэн дээрээ шууд нэвшиж байгаа юм бил. Би ойлгосноор бол. Тэгээд сая зарласан ивент дээр бол яг нэг контент бол зарлаагүй. Гэтэ контент яг зориулж хийх уран бүтээлчдийн нэрс бол гарсан. За энэ дээр Steven Spielberg, Sofia Coppola, J.J. Abrams, Ron Howard, Damien Chazelle гэх мэт Jennifer Aniston гэх мэт одоо M. Night Shyamalan те Reese Witherspoon, Octavia Spencer, Hailey Steinfeld иймэрхүү уран бүтээлчд бол ерөнхийдөө энэ дээр нэлээд хэдэн уран бүтээл хийж. Хэрвээ Steven Spielberg энэчнээс Oscar гэж ярих юм бол he's hypocrite шүү. Тийм энд бас нэлээд яригдал байгаа л да тий. Гэхдээ яг энэ юу юм бэ лээ? Spielberg-ийн Apple Plus TV дээр хийж байгаа нь болохоор Amazing Stories гэдэг нэртэй одоо anthology цуврал телевизэн цуврал продюсер хийжсэн юм байна. Аяад онд өөрөө. Тэгээ тэрийг сэргээж байгаа юм байна шинээр. Тийм тэрэн дээр ажиллах юм байлээ. Тэгээд нөгөө нэг стриминг хийж ганц том эсэргүүцдэг нөхөр чи өөрөө Apple Plus дээр явж байгаа юм л дээ. Тэнгүүд жоохон дургуж хүрэх шиг. Тэгээд одоо Spielberg-т дургуурээд ч яахч билээ. Одоо баг буцаагүй хамгийн агуу уран бүтээлчдийн нэгт одоо тэгээд дургуурээд ч манайс яг одоо үзсэн юм үзээ суучдаг. Тийм үзэн л дээ тэгээд суучдаг. За тэгээд өнгөрсөн 7 хоногт дурдаад өнгөрсөн мэдээлэл дээр дахиад нэг дурдаад өнгөрье. Terminator Dark Fate гэдэг нэртэй кино гарахаар болсон байна. 11 сар тэгээд тэрний хөгжмийг Junkie XL хийхээр болсон байна. Junkie XL болохоор Mad Max Fury Road, Deadpool, Batman vs Superman, Batman v Superman, Dawn of Justice гэсэн киноны хөгжмийг бичсэн. Тэгээд ямар ч байсан Terminator Dark Fate-ийн хөгжмийг хийсэн байна. За тэр ч яг тэгээд за тэгээд Call Me by Your Name мэдээж зохио шүү дээ. Энэ бол новел шүү дээ. Тэгэд энэ новелын яг
үргэлжлэл нь болох Find Me гэдэг нэртэй новел бол энэ намар гарахаар болсон байна. Тэгээд үйл явдал нь бол Элио Оливер тэгээ Элиогийн аав мэдээж Самуэль эднэртэй бас тулгуурлана. Ерөнхийдөө. Тэгээд энэ намар бол ямар ч үсэн хэлтнээр бол гарахаар болсон юм байна. Тэгээд чи энэ дээр ямар хөө сэтгэл ерөнхийдөө Call Me By Your Name үзээгүй байгаа болохоор үнийхээ сэтгэл байхгүй байна. Чи үзээгүй юм уу? Үзээгүй. Тийм үү? Yeah. Би чамайг үзсэн гэж бодож байна. Үзээгүй. За заавал үзээрэй. Энэ хоногт үзье гэж бодож байгаа би тэгтээ оронд нь Burning үзсэн. Burning амир. God. Тэр найруулагч юу нэг кинонд үзэх хэрэгтэй юм билээ. Биш ирсэн. Burning үнэхээр мундаг кино гэжтэй. The Call Me By Your Name явуулсан заавал үзээрэй. Яалтч үнэхээр гоё кино. Тэгээд үзээрэй. Тэгээд ганц юм энэ дээр кино арай хийхдэггүй бэлгүй дээ гэсэн яриа бас яригдалаа л да. Өргөжлүүлж бас магадлал байгаа. Би үзээгүй болохоор яг хөө гэхдээ ер нь бол Call Me By Your Name болохоор ер нь ингээд төгсөж ер нь үргэлжлэлгүй гэж ойлгохоор төгсөж байгаа юм. Миний авсан ойлголтоор ном ч гэсэн кино ч гэсэн ер нь бол тэгээд ном ч гэсэн яг гоё дууссан. Кино бол үнэхээр гоё дууссан. One of the greatest ending scenes I've ever seen in a movie. Яг ending scene шүү дээ яг төгсөх. Holy shit бүр. Тэгээд ном ч гэсэн үнэхээр яг тэр сценээрээ тусд юм шиг байна лээ. Би уншаагүй. Тэгээд хүмүүс бас нэг номыг ч гэсэн үргэлжлүүлж жоохон тийм дургууттай бас байх шиг байна юм байл та. Тэгээд ер нь тэг гоё дууссан юм үргэлжлүүлэх жоох хэцүү л байдаг л да. Тийм. Тэгээд сайн болж чадахгүй бол бүр хэцүү. Тэр тусмаа. Тэр тусмаа. Тийм болохоор уул нь гоё болчвол зүгээр л. За тэгээд Disney Fox-ын дийлийг бол хэдүүлээ одоо баг байна л ярихаар баг. Энэ бол яригцаар хүссэн үсээгүү те энэ бол маш том салбарын маш том юм байна. Тэгээд сая ерөөсө 3 дахь өдөр өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр бол дийл дууссан. За тэгээд 4 дахь өдрөөс шууд ажил хаалтууд ихсэн. Шууд. Шууд ажил хаалтаас гадна бүтэн одоо Fox-ын division те доторх одоо департамент байгаа шүү. Бүтэн тусдаа компани. Fox 2000 компаниг шууд хаацсан. Тийм. Fox 2000 компани бол шууд хаагдсан. Гэхдээ хөгжүүлэлтэндээ явж байгаа production одоо хүлээлтж байгаа кинонуудыг бол дуусгана. Fox 2000 компани президент болол ямар ч байсан тэр кинонуудаа дуусгаж одоо нээлтийг хийлгээд тэгээд ажлаа хүлээлгэж өгөөд хүлээлгэж өгч биш шууд Fox 2000 компани хаагд шууд жишээ. За Fox 2000 компани гэдэг нь юу ямар кинонууд байдаг вэ гэхээр жишээ нь Fight Club, Life of Pi, Walk the Line гэдэг одоо Joaquin Phoenix Oscar авсан кино байна. Hidden Figures, The Fault in Our Stars, Man on Fire. Сая одоо энэ жил гарсан Love Simon гэдэг үнэхээр хөөрхөн кино, Bridge of Spies, The Book Thief, The Hate You Give гэж сая энэ жил гарсан бас мундаг кинонд нэг гэх мэт Marley and Me те. Яг юм дундаж левлийн маш олон мундаг кинонуудыг гаргаж ирсэн юм Fox 2000 гэдэг студио шүү. Дундаж гэлтгүй наа чи үнэхээр сайн кино. Яг нэг бажетийн хэмжээнд. Яг ийм дундаж хэмжээний студио одоо кинонууд гаргаж ирсэн студиог шууд хаахаар болсон юм байна. Тэгээд шинэ кино хийгдэхгүй гэсэн. Хийгдэж байгаа кинонд гарна. За энэ Disney чинь арай гайгүй ямар нэгэн плантай те яд ч нэг тийм юутай байх юм болов гэсэн чинь шууд баруун зөнгөө та шууд халаад эхэлж байгаа юм байна. За тэгээ баруун зөнгөө халж байгаа дунд бол одоо domestic distribution буюу Америк доторх одоо distribution. За distribution одоо монголоор үг байхгүй бах те. Distribution-ы одоо president 21st Century Fox компани president Chris Aarons-ыг шууд халсан байна. Тэгээд дээрэс нь distribution president-ээс гадна communication буюу харилцаа холбооны одоо гүйцэтгэх ерөнхийлөгч дэд ерөнхийлөгч Dan Berger-ыг хаасан байна. Хуулийг хариуцсан бас хууль болон одоо олон нийтийг хариуцсан Heather Phillips гэж бас гүйцэтгэх одоо ерөнхийлөгч эмэгтэй байсан. За Heather Phillips-ыг бас шууд халсан байна. За тэрнээс гадна бол domestic products буюу одоо Америк дотроо одоо бүтээгдэхүүн тарах одоо юуг одоо департаментик те хариуцсан хүнийг бас тэр дорн халсан байна. За тэгээд сая бол ерөнхийдөө нэлээд олон ийм салбар олон департамент дотор ерөөсөө 4 өдөр шууд халаад явцсан байна. Тэгэд энэ ч хүмүүсийн бидний мэдгүй нэг юм болохоор ингээд ойлголт байхаар ингээд Disney Universal үед ингээд том компаниуд тусдаа компаниуд байдаг те. Тэгээ айгу хол тэгээд студио дотор ажиллаж байдаг гэж бодог үгүй. Бидний мэдгүй юм юу гэхээр энэ айгу олон том компаниуд студио лот гэж байдаг. Зураг авалтын сетүүд амар том ингээд паркинг шиг том агуулга шиг юмнууд бүгд хоорондоо ойрхон байдаг. Дундаа хоолны газар нэг кофе шоп нэг бараг л. Тэгээ одоо энэ том студиудын президентүүд гүйцэтгэхтэй одоо executive-үүд уран бүтээлчид зураг авчид бүгд ингээд юу яаждаг. Зэрэг тэнцэн тааралдаад хоорондоо юм яриа өөрөөр солилцоод ингээд явж идэг. Бидний мэдгүй юм бол тэр ихгүй. Дэрэгдэн байдаг учраас. Тэгэхээр тэр бол айгуу сонирхолтой. Ер нь бол. Тэгээд
энэ ч бол одоо би саяг тэрийг дурдсан шалтгаан юу гэхээр яг Disney lot тэгээд одоо 21st Century Fox компани одоо лоттэй тэр зураг авалтын том сэтүүд тэр хэсэгт бол ерөөсөө 4-р өдөр бол маш хүнд өдөр байсан тий. Хин хизээч халагдаж ерөөсөө бичиг ярьж магадгүй тийм ч тийм маш хүнд уур амьсгалтай тийм өдөр бол байсан гэсэн ярилцлага бол энэ гарсан байна. Тэгээд нэлээд executive боёо одоо гүйцэтгэх маш том шийдвэр гаргадаг одоо хүмүүс бол халагдсан. Энэчнээс сая дурдсан тий. Тэгээд тэжнээс бол яасан гэж байна. Өглөө 9-өөс эхлээд ерөөсө бүтэн өдрийн турш ерөөсө халагдах загтлал ирэл явцсан. А тэгэнгүүтээ ерөөсө тэр өдөр дууссаны дараа орой болол нэлээд олон одоо яг гүйцэтгэх маш том шийдвэр гаргадаг уран одоо хүмүүстэй. Тэр хүмүүс бол тэгээ дээрэс нь бас ажиллаа алдсан бас энгийн бусад ажилчин хүмүүс нэлээд олон хүмүүс бол тэнцээ зураг авалтын сеттэй тэр компани сеттэй ойрхон байдаг юун дээр pop lounge-удад бол цуглацгааж ууцгаасан нэлээд хүнд уулт болсон гэж. Одоо тэгсэн л байл бүтээ. Тийм нэлээд хүнд ямарч байсан тийм одоо баарнуудад ойрынх нь баарнуудад бол нэлээд хүнд цуглалтууд бол болсон гэсэн мэдээлэл бол байна. Тэгээ дээрэс нь ерөнхийдөө энэ дээрээс хамгийн одоо хүнд энэ одоо юунд энэ дийлтэй энэ том дийлд бол хамгийн өртөх нь ойлгомжтой байсан департаментууд бол яалтчгүй маркетинг, дистрибьюшн ер нь бол ягаад тэгэхээр айл том компанид айл нь байгаа. Тэгээд шууд зэрэг байх шаардлагагүй шаардлагагүй. Тийм. Тэр бол ерөөсө баг хамгийн тодорхой байсан. Тэгээд яалтчгүй одоо ингэ шууд дистрибьюшн юунаас эхэлж байна. Одоо нэг бүр компани хүртэл хаагт харуулж шүү дээ. Тэгээ энэ бол яалтчгүй юм одоо цаана биднэрт одоо тэгэл Marvel нөгөө нэг Fantastic Four X-Men эрхийн үн цэн нь энэ байна. Тэгээ нөгөө Fox Searchlight энэ төр гэл байдаг шүү дээ. Тэгээ тэд нар мэртнэр хүртэл тэгэл өртгөд л баг. Тэгээ Fox Searchlight одоо яг нэг зарим нэг байнруудаа хэвээрэл байлгана гэсэн тэгээд найдаж чинь Fox Searchlight ч одоо маш олон агуу уран бүтээлийг гаргасан тусдаа студи шүү дээ. Тэгээд бас байлгаасаа гэж найдаж. Байлгаасаа бурхан. Бас арай хаачгүй байлгүй. Бас харъя гэж бодож. Тэгээд энэ бас сая Bob Iger-ийн өгсөн ярилцлага байна л да Disney-ийн CEO те. Энэ дээр юу гэсэн бэ гэхээр 2021 он гэхэд Disney компани одоо хэмнэлт тэгээд цэвэр зардлынхаа хэмнэлтийг 2 тэрбум долларт одоо 1 жилийн хэмнэлтэд 2 тэрбум долларт хүргэнэ гэсэн зорилготой байгаа гэж ярьж байгаа юм байна. Тэгээ энэ дийл хийснээс 1 жилийн хугацаанд тэрнийхээ талт хүрнэ баг хүрчин. Ерөөс 19 онд 19 он 20 оны эхний хагаст багтаад тэрбум долларын хэмнэлтэнд бол хүрнэ гэсэн зорилготой явж байгаа гэдгийг бол зарласан байна. Тэгээ энэчнээс бол харж байгаагаар бол ерөөсөө тэр хэмнэлтийн тал өртгөн баг одоо халалт плей-офф буюу халалтаар явнаа гэсэн юм бол яригдж байгаа юм байна. Аргагүй л хальтай тэгэл давхцсан хүмүүсийг байлгаад байхгүй л ахал та. Тийм. Гэхдээ яг ямар нэгэн байдлаар уулна юу мөрч юм бэ бодолтой тиймэрхүү байх юм болов уу гэж бодсон. Тэгсэн чинь арай. Яг одоо энэ чинээс жишээ нь энэ executive сая ярьж штэ одоо дотоодын distribution-ы одоо хариуцсан Chris Aronson ч юм уу те дотоод бизнес стратеги хариуцсан Mike Dunn ч юм уу тэг дэлхийд даяарх кино театрын маркетинг хариуцсан Pam Levine гэдэг ч юм уу те энэ мундаг хүмүүс халагдаж байгаа гин талж. Гэхдээ энэ хүмүүст бол ажил мундахгүй. Дандаа мундаг энэ кино урлын салбарт 20 30 40 жил зарим нь ажилласан. Арайч 40 20 30 жил ажиллацгаасан мундаг гүйцэтгэхүүд эднэрт бол ажил бол мундахгүй. Зарим нь бол одоо аль хэдийн Sony Universal руу одоо явах уугүй юм яригдчихэв. Зарим нь аль хэдийн. Тэгэхээр энэ хүмүүст бол бас гайгүй. Тэгээ дээрэс нь энэ хүмүүс бол халагдахтаа юу яаж байгаа юм бэ? 1 жилийн зарим нь 2 жилийн цалингийн одоо нөхөлттэйгээр халагдаж байгаа юм байна. Тэгэхээр гүйцэтгэх хүмүүс мэдээж цалин өндөртэй байгаа. Дээрэс нь 1 жилийн юм уу 2 жилийн цалин нөхөлттэйгээр хандагдаж одоо халагдаж байгаа учраас мэдээж арай гайгүй. Зүгээр энэ дээрээс асуудал нь нөгөө нэг хэдүүл ярьжсэн 4-5 мянган хүмүүс яванда үргэлжлэх хугацаанд бол халагдана да. Тэр хүмүүс. Тэр бол одоо зүгээр графикийн ч юм уу, маркетингийн ч юм уу те департаментын л ингээ ажиллаж байгаа хүмүүс. Яг одоо ийм том их мэдэлтэй гүйцэтгэх хэмжээний биш. Тэ тэр хүмүүст л маш хэцүү. Тэр хүмүүс маань одоо ажил хайх шаардлага гарна. Ажлаасаа гинт халагдана те зөндөө асуудлууд гарна. Тэгэхээр тэр л одоо асуудал нь байна л да. За тэгээд энэ аргагүй ч үстэй тэгээ одоо 70 хэдэн саяар саяын тэрбумаар одоо ингэ тэрбум доллараар авцсан юм их одоо мөнгөө ч одоо тэгэл бодгол байлгүй тийм. Тэгээд бизнес сая одоо Fox 2000 гэдэг лейблийн одоо президент Elizabeth Gabler гэж юмхтэй байгаа. Тэгээ энэ юмхтэй бол ямар ч байсан кинонуудаа дуусгаад тэгээ одоо энэ компани хаагдана. Тэгээд мань хүний өмнөх
Одоо өмнөх юун дээр бол Fox дээр ажиллаж исэн босс нь яг дээр нь гүйцэтгэх ажиллаж исэн Jim Giannopoulos гэж нэг хүн бол яг Paramount юун студийн президент дээр ажиллаж байгаа. Дээрээс нь өмнөх бас нэг боссуудын нэг Tom Rothman бол Sony-д ажиллаж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө манай хүн болоод одоо энэ чинээс гараад Sony ч юм уу Paramount дээр тийм босс боломжтой. Тэгэхээр энэ гүйцэтгэх хүмүүс бол гайгүй. Гол нь жижиг нөгөө наад ажилчид маань маш хэцүү болох гэдэг л да. За нэг ийм юу бол байна. Мэдээлэл. Тэгээ энийг бол тухайн үед нь баг баталгаатай мэдээлэлүүд гараад явахаар бол хэдүүлээ мэдээлэлээд явъя сэтгэлээ хуралцсан явъя гэж бодож байна. За сая юун дээр New Yorker сэтгүүл дээр бол 3 сарын 21-нд маш том нийтлэл гарсан. За энэ нийтлэл нь юу вэ гэхээр одоо амьдралынхаа төлөө одоо амьд байхын төлөө те амьдралынхаа төлөө бол одоо эцээ хүртэл тулалдсан те миний одоо түүх гэсэн тайлтай. Би бол гоё орчуулж чадахгүй юм. Гэхдээ тийм тайлтай ерөнхийдөө нийтлэлсэн. За энэ нийтлэг бол Emilia Clarke буюу Daenerys Targaryen тоглож жүжигч юм. Яг өөрөө бичиж нийтлсэн юм нийтлэл байгаа. За тэгээд энэний story нь юу вэ гэхээр яг би бол уншаарай гэж зөвлөмөр байна. Яг нэлээд урт нийтлэл байгаа. Би бас чамд линкээр явуулсан. Тэгээд уншаарай. Энэ дээр бол яг юу болсон бэ гэхээр манай ерөнхийдөө бүх болсон юм аа битсэн байлээ. Маш гоё битсэн байлээ. Тэгээд ямар амар сэтгэлийн хаттай, ямар мундаг хүн бэ гэж болол би ойлголт авсан. Emilia Clarke би нэг тэгж тоодог байгаагүй. Daenerys яж тийм дуртай дүрч биш. Emilia Clarke өөр нөх олон мундаг кинон тоглож байгаагүй те. Тэгээ нэг тоодог байсан. Тэгээд яг энэ нийтлэлийг уншаад бол би бүр үнэхээр Emilia Clarke гэж нэг хүндэл одоо миний хүндлэх левел бол бүр одоо эрс өссөн. Тэгээд энийг уншаарай гэж зөвлөмөр. За энэ дэр зур товчхондоо юу болсон бэ гэхээр Game of Thrones season 1-ийн зураг авалтын дараа. Энэ гэхдээ тэрнээс өмнө story-га ярьж байгаа айгу хөөрхөн story айгу гоё ихлэн. Гэхдээ яг Game of Thrones эхний бүлгийг зураг авалтын дараахан ерөөсөө удаагүй байжгаад одоо сая хоёлаа судалсан тархины судас бүдүүрэлт. Одоо 2 удаа. Бараг цус харвсан юм бэл. Тийм, ер нь бол байсан. Тэгээд эхнийх нь одоо тэрний дараа бол маш хүн дэмжлэгэнд орсон. Мистас л орох шаардлага хүн дэмжлэгэнд ороо тэгээ ярьж хүртэл чадахгүй те. Маш хүнд байдалд орж байгаа. Тэгээ тэрнээсээ сэрэх гэжсэн чинь Мистас л ороо. Тэгээд Мистас нь амжилтгүй болоо. Тэрнээсээ 7 дор болоод бүр дахиж хүндрээд тэгээд одоо бүр ингээд маш олон юм болж исэн юм байна. Тэгээд 2 дахь удаага Мистас дор маш хүнд байдалтай хахад Game of Thrones season 2-ын зураг авалт эхлэхэд ерөөсөө хэдхэн 7 хоног үлдсэн байсан гэж байна. Тэгэхээр одоо юун тэр Game of Thrones те амьдралынхаа амьд үлдэхийн төлөө дэмжиж зүтгэжсэн те. Тэгэхэд манай он болол ерөөсөө одоо зүтгэсээр байгаа л энэ хэмжээнд төрсөн. Тэгэд хамгийн аимшигтай нь хинч мдэггүй нэг. Ерөөсөө л одоо анхудаа зарлж байгаа. Өөрийнх нь гэр бүлийн эмнэлгийн хүмүүсээс өөр хинч мдэггүй. А гэхдээ мэдээж продюсерд мэдчихсэн. David Benioff, DB Weiss тэгээд онцсон мэдээж бас гүйцэтгэх продюсер мэдчихсэн. Гэхдээ жүжигчид ч юм уу те бусад ажилчид сетэн дээр ажиллаж байгаа crew гэх юм бол хинч мдэггүй байсан. Тэгээ саяны энэ одоо чинь нийтлэл гарсны дараа Lena Headey те одоо Cersei Lannister тоглож жүжигч Instagram дээр шеэрлчихэд бүр ингэж байгаа байхгүй би мэдээгүй те бүр ингэ тэр үед чамайг ийм амар хүн дэмнийг давж гараад зураг авалтандаа ингэ явж ирсний ч юм үнэхээр мэдээгүй. Яг нэг дор зураг бол байгаагүй л гэхдээ л те үнэхээр мэдээгүй би чамайг үнэхээр шүтчихээн те ямар мундаг тэшэртэй хатуужилтай ингэж давж гарсан юм бэ гэдэг бүр ингэ би баг Lena Headey тэрийг бичиж явах та баг уйлж байгааг баг би мэдэрсэн дэрдэг гэснээс тэгэхээр энийг уншаарай би бол дахиж уншмаар байна. Би бол дахиж уншина гэж бодож чинь тэгээд уншаад бол бас сонирн болсон дотор тэгээд үнэхээр Emilia Clarke-ыг бол одоо би бол шаал өөр нэг дэвтийн өөр нүдээр үнэхээр харахаар босон тэгээд энийг уншаарай гэж хэлмээр энийг яг сонирч байгаа хүмүүс нь зүгээр пэйж рүү биччихээрэй би линкийг явуулчих. Үнэхээр яа бодсон чинь зүгээр одоо огшж гэх юм уу да. Тийм л болж байна. Тэгэхээр мундаг байна. За тэгээд арай хөнгөн мэдээлэлэр юм уу да. Тэгтээ санах одоо хүнд муухай мэдээлэл биш шүү дээ. Үнэхээр гайхамшигтай юм уу да тийм мэдээлэл. За энэ дараагийн мэдээлэл манай хуучин мэрэгжлийн Америк хөлбөмбөгчин агуу жүжигчин Denzel Washington-ы хүүхэд John David Washington сая Black Klansman киногоор ерөөдөө хүмүүс сайн мэдж авсан. Тэгээд Ballers зураг тоглолдог. Мань хүн бол бас Elizabeth Debicki гэж жүжигчин одоо юун тоглосон Cloverfield Paradox тоглосон Guardians of the Galaxy 2 тоглосон Elizabeth Debicki гэж жүжигчин дээрэс нь Robert Pattinson Pattinson-ыг одоо хин дурдаад одоо хэрэггүй л тий. За энэ гурван маань бол ямар ч байсан нөгөө нэг хүмүүсийн үхэж чадах гад байсан Christopher Nolan-ы удахгүй гарч байгаа кинонд бол тоглохоор болсон юм байна. Тэгээд Christopher Nolan-ы энэ кино бол romantic action гэдэг. Тэгээ North by Northwest юутэй South by Southwest. Тийм South by Southwest North. South by Southwest юутэй нийлсэн юм шиг. Юу лээ?
нэг юм ярьсан мөнх подкастер ярьсан цаа. Ямар character нийлсэн юм шиг лээ. Inception ч үлээ. North by Northwest мөн. Би sorry business South by Southwest гэхэр зүгээр фестивалыг ирж байгаа болоо гэж үзсэн. Биш. Кино. Sorry my bad. Тийм шүү дээ. North by Northwest meets Inception. Тийм тэгсэн байхгүй. Тийм. Romantic action гэдэг байна шүү дээ. Action blockbuster тэгээд бас IMAX. За. гэдэг байна шүү дээ. Тэгээд 20 оны 7 сарын 18-нд нээлттэй хийн. Тэгээ ямар ч байсан John David Washington, Elizabeth Debicki, Robert Pattinson нар бол ямар ч байсан тоглоор болсон байна. Тэгээ мэдээж Tom Hardy, Cillian Murphy, Michael Caine ах нар бол аль нэг нь байх л бах. Тийм үндсэн. Тийм. Тэгээ энэ ч тэгээ Robert Pattinson одоо нэг хүмүүсийн нөгөө юунаас гарчаасаа. Одоо чиний яг одоо хэнийг яриад байдаг шүү дээ. Kristen Stewart-ыг яриад байдаг шүү дээ. Монгол жүжигч чинь. Ер нь Robert Pattinson ч гэсэн ер нь тэр бас нэг Twilight гэдэг нэг тийм нөгөө одоо юунаасаа гараасаа тийм юу гарцсан гэж ойлгоод байгаа. Гэтэ яг олон одоо маасл арай өрөөгөө. Маасл хിവэрээ. Одоо сая нөгөө юу нэг кино гарсан шүү дээ. Good time. Good time. Үчүүцнэ. Мен яг ихлүүлэл яг цааш явж байгаа. Амар гоё киносэн Good time. Харин тийм гэсэн. Тэгэхээр би яг нөгөө юу бас Twilight-ээс хойш гарсан зарим нэг киноныг үзснээс амар санаад байгаа байхгүй. Тэгээд яг мундаг уран бүтээлч байгаад байгаа. Тэгээд яг хүмүүс тэгээд юунаас нь хайчаасаа л гэж байна бохч. Харин тэгээд ялангуяа одоо ингээ Кристофер Ноланы кинон тоглоод хайчих юм бол хүмүүс нэлээ өөр болох. Сая тэр нөгөө нэг хин дээр ч бас боо юм байна шүү дээ. Harry Styles дээр нөгөө One Direction-ы boy band-ийн нөхөр яалаа маалаа гэдэг. Тэгсэн чинь it was fine. Нэг онцлог байхгүй ч гэсэн зүгээр л байсан шүү дээ. Dunkirk-тэй. Тэгээд нөгөө Kristen Stewart бас тэгээд ер нь холдож чадахгүй л байна. Үнэ хэлгээд хүмүүс ярьсан. Тийм ярьсан. Тэгвэл яг кино гэдэг хүмүүс бол хайдаг нь хаяад ойлгодог нь ойлгоо хүлийн зөвшөөрдөг шүү дээ. Уул нь бол. Тэгтээ би Charles Angels дээр л байгаад байна. Тэнийг санагдаад байна шүү дээ. Одоо харчлаа. Би яаж ч Kristen Stewart тайртай гэлээ. Тэр Robert Pattinson ч гэсэн үнэхээр гоё. За тэгээд тэрнээс гадна энэ киноныхон зураглагчаар бол одоо Голланд, Швед гаралтай Hoytvan Hoytema ажиллана. За Hoytvan Hoytema юун дээр ажилласан бэ гэх юм бол өмнө Interstellar, Dunkirk 2 дээр одоо энэ Christopher Nolan 2 кино дээр зураг авалтыг авсан. Дээрээс нь Spectre болон хиний Spike Jonze-ийн Her кинонууд дандаа юм visual стилтэй гоё кинонууд юм. Зураг авалтыг авсан байна. За Spectre-ийн visual стилийг мэдэхгүй маа зүгээр. Нөгөө хэд нь бол ямар ч visual стил сайтай кинонууд дээр ажилласан уран бүтээлч бол ямар ч байсан ажиллахаар болсон байна. Тэгээ Dunkirk киноор бол Оскарт нэр дэвшсэн. Ad Astra гэдэг James Gray найруулж байгаа киноны бас зураг авалтыг авахар ажилласан байгаа юм. Nice. За өмнө нь бол юу яжсэн бэ шүү. Tinker Tailor Soldier Spy зураг авалтыг авсан байна. Энэ бол гайхамшигтай кино байсан шүү дээ. За тэгээд David O. Russell-ийн нөгөө нэг кино Оскар авдаг, Christian Bale-ийн Оскар авдаг The Fighter киноны зураг авалтыг авсан юм байна. За тэгээд Let the Right One In гэх нөгөө нэг аимшиг кино дээ шүү дээ. Нөгөө Америкт ремейк хийсэн шүү дээ. Let Me In. Тэрний яг ориг кино. Аимшиг кино. Энэний яг зураг авалтыг авсан байна. Яг ориг швед киноныхон. Тэгэхээр юм бас мундаг уран бүтээлч бол Storm мундаг уран бүтээлч ажиллахаар болсон байна. За тэгээд энэ удахгүй гарч байгаа энэ оны удахгүй 5 сарын 24. Одоо ерөөсөө сарын дараа 2 сарын. 2 сарын дараа нээлттэй их Ad Astra киноны зураг авалтыг бол бас авсан юм байна. За энэ кинонд бол Brad Pitt, Tommy Lee Jones, Ruth Negga гэсэн мундаг жүжигч тоглосон ийм кино удахгүй Walt Disney distribution-тэй гарч байгаа юм байна. Энэ бас жоохон сургуу яваад байгаа юм шүү дээ. Удахгүй трейлер мэйлэр гарах science fiction кино. James Gray кино гэхээр бас сонирхолтой байна. Яг тэр James Gray бас сонирхолтой кинод бас хийдэг. Одоо ч нэр Lost City of Z гэх кино ч нэлээд сайн кино байсан гэсэн чинь Charlie Hunnam-тай. Тийм. Тэгээд Immigrant бол бас гоё кино миний мэдж байгаа. За бусдын бол ялч үзээ юм. Гэхдээ нэр сайтай уран бүтээлч ямарч байсан. We Own the Night энэ бүр мундаг кино гэсэн. Тэгэхээр ийм байна. Тэгээд юуг бол нэлээд хүлээлт үүсэж байна да. Christopher Nolan-ы кинотой. За тэгээд өнөөдрийн мэдээлэл бол нэлээд цөөхөн мэдээлэлтэй байна. Тэгээд одоо подкаст нь ерөнхийдөө дуусах төгсөж байна. Арайд бол болоогүй. За ерөнхийдөө энэ мэдээллүүдээ сэтгэлдээ хуваалцаад яваарай гэж хэлмээр байна. За нэг шинэ мэдээлэл байна л да. За Icon цэгийн мен дээр бол сая 3 сарын 27-ны лав гарагийн өглөө орсон мэдээлэл байна. За энэ гарчин бол кино урлагийг хөгжүүлэх тухай хуулийн төслийг дэмжив гэсэн. За энэ дэр юу байсан бэ гэхээр засгийн газраас энэ бол Монгол мэдээлэл те. Тэр болгон бид нар бас Монголын кино урлагтай холбоотой мэдээлэл баг тийм ер нь ярьдаг. Яг киноноос гадна ялангуяа иймэрхүү зохион байгуулалт холбоотой те салбарын мэдээлэл баг байдаг. Ерөөдөө цацдагч. За энэ дэр болгон ингэсэн маа. Засгийн газраас кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж улсын их хурлд өргөн бэлдүүлэхээр болов. Төсөлд
Төрөөс кино урлагийг хөгжүүлэх бодлогын чиглэл зарчмыг тодорхойлж төрийн байгууллагын эрх үүрэг кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх зэргийг тусгажээ. За энэ бол агай зөв айдиа. Ялангуяа улсаас нь дэмжиж кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх гэдэг бол маш зөв. Маш шаардлагатай зүйл. Гэхдээ хамгийн гол нэг biasгүй хийх хэрэгтэй. Харин ямар нэг өнцгөөс зүгээр нөгөө цэлэдсэн Монгол ч юм уу те ямар нэг өнцгөөс биш яг л кино урлаг гэсэн өнцгөөс нь харж энэ саныг бол бүрдүүлэх хэрэгтэй. Гэхдээ тэгж чадахгүй л. Тэгээ юу ч тэгээд за яг хөө гэхдээ эхэлж байна гэдэг чинь маш том алхам. Тэгээ чадахгүй гэдгийг тал руу нь харуулж байгаа юм байгаад байгаа юм. Тийм. Энэ дараагийн өгүүлбэр. Тийм. Тэ. Гэхдээ яг хөө эхэлж байгаа юм даа л гэж би бол хувьдаа тэгж бод. За дараагийн өгүүлбэр нь юу байсан бэ гэхээр кино урлагаар дамжуулан үндэсний соёл онцлог өв уламжлалыг харуулсан Монгол агуулгатай киног дэмжин улсаа сурталчлах нь зүйтэй гэж үзэж байна. За тэгээд Монгол үндэсний соёл уламжлал түүхийг харуулсан Монгол агуулгатай киног дэмжин улсаа сурталчлах. Би ерөөсөй ойлгохгүй Монголыг сурталчлах гэж үтгэцэх гээд байгаа юм. Монголыг сурталчлах бол сайн уран бүтээл хийж сурталчлах хэрэгтэй. Бусад орны хүмүүс Монголын соёлыг ойлгохгүй шүү дээ. Ойлгуулж байгаа сайн уран бүтээл хийгээд соёл нь гол нь биш, сайн уран бүтээл гол нь. Тэгээд соёл нь background story. Тийм энэ одоо кино хаанаас ирсэн болоо гэдг нь харах хэрэгтэй. Тэгээ энэ ямар уран бүтээл шүү дээ, тэрийг нь ухаж үзэхээр тийм сайн кино. Тэгсэн чинь зүгээр л ингээл заавалж үе соёлоор нэг 13 дахь зууны нэг бол жил болгон хийх хэрэгтэй. Гэхдээ бид нар мундаг, бидний соёл мундаг гэд үзүүлэх гэж хүмүүс ч хүчлээд ахаар чинь хүн яаж үзэх юм бэ? Тэр гадаад бусад орны соёлууд ч хүлээж яаж авах юм? Одоо тэр сайн энэ Улаанбаатар олон улсын кино фестивал гэж агуу гоё янзын гоё фестивал болж энэ дээрээс энэ бусад сонио орнуудын киног үзэлтэй. Тэр Колумб кино тэр Колумбийн маш сонирхолтой соёлыг яаж харуулв те. Тэгээ тэр Исланд кино тэр Исландын хүн ам цөөдтэй соёлыг нь яаж инээдтэйгээр харуулв. Монгол кино гэхэд хүртэл Mongolia Connection соёлыг харуулсан байхгүй. Чи тэр өрөөл баруун зүүн байдгийг айгүй хөнгөнөр харуулж байгаа шүү. Жишээ нь тэгж харуулах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүйгээр түүх бал яасан их оронч. За одоо унших чинь дараагийн өгүүлбэр нь. Сүүлийн одоо их хэсэг нь. Засгийн газар жил бүр үндэсний бахархал их оронч сэтгэлгээ хөгжүүлэхэд чиглэсэн түүхэн сэдвт кино тайз дэлгэц утга зохиолын томоохон хэмжээний мэргэжлийн түвшний нэг бүтээл тойроход санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж заасан. Энэ дагуу сонгон шалгаруулалт зарлах кинонд тавих шалгуур үзүүлэлтийг тогтоох, кино чанарыг сайжруулах, техник технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх, кино зохиолт найруулагч, инженер, техникийн амжилтуудыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зэргийг нь наривчлан тусгажээ гэж байгаа. За окей, агэр заяа. Тийм. Ингээд Монгол түүхээр кино хийж болж байна. Окей, хий. Нэр би угаасаа тэрийг эсгүүцээд байх юм хаалга те. Тэрийг сайн хийвэл сайн л үз. Гадагшаа гараад хүмүүс ойлгоод үзээд монголчуудыг сонирхоод ирвэл сайн л үз. Гэхдээ нэг кино сонгоно гэж байгаа. Тэр нь заавалчгүй түүх соёлтой холбоотой. Заавалчгүй үндэсний бахархал их сэтгэлгээг хөгжүүлэх гэж хэлсэн. Түүхэн сэдвт кино. Ингээ харин тий түүх. Яа. Гүй за болио нэр хүлэмжшөөрё гэхдээ зүгээр нэг одоо тест дэмжиж гэж байгаа кино заавалчгүй тийм байх шаардлага байна уу? Гүй сайн зохиолтой, сайн уран бүтээлчд мундаг кино хийгээд очил л доо. Тэгээд энэ усаас хөрөнгө оруулалт энэ шүү дээ. Лоббидж жагаад нэг нь ав. Тий, ойлгомжтой. Ойлгомжтой. Шинэ залуу мундаг уран бүтээл аян зүгээр лоббидод 2000 төр байдаг богд юу илээ те. За байдаг богч зүгээр 2000 цанх шиг ануу хат. Ер нь тийм кино л ав. Нэг түүх мөнхөн те. Тэгэл лобби угаасаа ойлгомжтой лоббид жаа. Энийг үн штэ те амар гоё яг мэдээж төсөл мэслэгээ очин. Гэхдээ энэ яг ясам нэрээ тэгэж амар сайн уран бүтээл те яг ясам нэрээ лоббидол тэгэл нөгөө нэг агуу Монгол тэгэл тэр бом хагас Монгол төгрөгөөр татвар төлөгчдийн мөнгөөр тэгэл хийгээл тэгэл тэрийг амар сурталчилал нөгөө хідэн мундаг жүжигчтэй авчирал те тийм л нэг өөрсдийнх нь нүдэнд нэг эпик санагдсан юм а хийцэн нэг. Тэгээд ямар ч дараалалгүй нэг юунууд одоо эдитинг одоо монголоор юу гэдэг ч эвлүүлэг хийж тавьчаал хүмүүсийн нүдэнд авч. Гэхдээ тэгээд яадгүй гэхээр тэд нар чинь энэ хараа энэ хүмүүс чинь Монгол дотор байж тээ нэг бабл дотор амьдраад байгаа байхгүй. Тусдаа. Киноных ингээ нэг хідэн хүмүүс байдаг. Хідэн студ, хідэн уран бүтээлч, хідэн хөгшин залуу нөхдүүд. Тэгээ би бинийхээ яг өрсөлдөн муудалцсан янз бүр болно. Тэгээ яг уустай холбоотой, яамтай холбоотой эдэн нөхдөө. За тэгээ одоо энэ мөнгийг энэ мэдээж одоо энийг гүйцэтгэх улсаас яам нь мэдээж хариуцлагыг бодвол мөнгө зөнгө тий. Тийм хүмүүс тэгэл болоо. Одоо энэнийг үзэж байгаа хүмүүс маас тэгээд энэ кино урлагийг дэмжиж байгаа мануши залуучууд тий кино урлаг дээр юм ярьж дуурдаг, шүүмжчдэг, юу гэдэг ярьдаг хүмүүс ямар
ямар ч хамаагүй. Хэлэх юм бол та нар ганц өдөр цэрэгт явсан юм уу? Та нар цэргийн алба 77 онд 3 жил хаачаад машинууцыг юм уу? За бид нар одоо үйл явдал 77-г мэдгүй бид жишээ авч тийм юм ярьж байгаа. Нэг бол сетэн дээр ажиллаж үзсэн юм уу гэдэг бас. Тийм. Үгүй кино хийж үзсэн юм л хийчээд яар. Тий. Тэнгүүтээ нөгөө кино уран бүтээлчд нь шүүмжилж ийн гэсэн нэг 2000 киноны шүүмжийг хийж ийн гинэ. Нэг уран бүтээлч хэн блэ 5 баяр хэн блэ нэг уран бүтээлч киноны шүүмж хийж байгаа 2000 киноны пэйж дээр нь тавьсан. Тэрийг болоод би ревю гэж бодохгүй. Аха. Жишээ. Мэдгүй бай тэгээд яг яаж хүлээж авах хэвтэй юм яах ч хэвтэй юм мэдгүй л энэ тэгээд тэгээд чи бас нөгөө баян хэлдэг те одоо тэр нэг жижигхэн одоо ертөнц дотроо нэг жижигхэн бабл дотор энэ байдаг шүү дээ. Тэгчээд үгүй одоо яа мэдгүй өөртөө кино үздэг юм шиг. Гэхдээ харин миний хамгийн том проблем би араа жүжигчин Эрдэнэ бэлгтэй эби те эби гэж ярьдаг. Жүжигчин Эрдэнэ бэлгтэй бид нар нөгөө нэг X35 нэвтрүүлэг гэж би ярьж би өөрт нервтэй ярьж байсан. Гэтэ мань хүн бол бас нэлээд яриа хүлээж авах чадвартай хүн гэдгийг мэдээж би анзаараад нэрвдэж ирсэн. Хэр болгон хүнтэй тэгж ярихгүй шүү дээ. Тэгэхгүй бол юм болно. Юу гэж хэлсэн бэ гэдгсэн баг. Монгол уран бүтээлчид кино үздэг хүмүүс байна. Кино үздэг хүмүүс яаж кино хийгээд байгаа юм бэ? Тэгэхээр чи кино үздэг хүмүүс кино хийхээр чи яаж сайн уран бүтээл гаргах юм бэ? Дэлхийн кино урлаг зөвхөн Холливуудаар зогсохгүй шүү дээ. Одоо энэ Холливуд Монголиа гэдэг гоё прожект явж байна. Гэхдээ Холливуудаар зогсохгүй байхгүй юу? Тэ? Энэ Улаанбаатар олон улсын киностайлаа гоё хэмжээнд дээр байхгүй юу? Холливуудээр зогсохгүй наадах чинь. Тэ? Энэ блокбастераар зогсохгүй. Блокбастер гоё бид нар блокбастер бүгдийг үздэг. Тэ тэрэндээ биш. Тэнгүүд кино урлагч хаана явж байна? Ямар юм зөв ямар юм боолоо. Би одоо бүр X35 дээр байнга нэрвдэж уурлаа. Эмэгтэй objectify хийдэг балаа писташ кинонуудаа болох хэрэгтэй байхгүй юу? Тий. Наазах нь штэ. Хамгийн наазах нь. Тэр кино талхны төлөө кино байна уу? Мөнгөний төлөө кино байна уу? Ашигын төлөө ямар ч хамаагүй түрүүсээ наазах нь тэргээ болох хэрэгтэй байхгүй юу? Тэрийг нийгэм яаж хүлээж авч байна? Залуучууд ч одоо тэрнээс залхачаад штэ. Тийм биз дээ. Дэлхий залхачаад байна. Тэр Transformers 17 настай охины бүксийг харуулахаас яг Монгол тэгээгүй л гэхдээ зүгээр ID байна. Тэ objectify хийдэг. Тэгээ нэг бол зовдөг. Ерөөсөө зовцсон гэх. Тэ хөгшин ихшүүд энийг жоох охинтой нэг бол жоохоо аав ээжтэй зодуулаад зовоол. Амар ядаргаатай. Яг бүх кино тийм шүү дээ. Single ladies мэдээс бас хаавч чаа яг кино сайгүйг мэдгүй гэхдээ дөрөв байвал арай өөр эмэгтэй хүмүүс хийж байгаа л та. Гэхдээ зүгээр. Тэг ингээд энэний ID нь юу хэр нэг зэрэг алхаач. Интернет юу бүхэн глобалчлал бид нар хотож явах шаардлагагүй болсон байна шүү дээ. Сэтгэлгээний хувьд шүү дээ. Тэр за авиас мэдээж тутаж байгаа маяга техникэл чадвар тутаж байгаа. Мэдээж юу гэдэг Холливуудад ажиллаж үзсэн эсвэл тэнцэн сурсан аудио инженер цөөхөн байгаа л да. Сайн инженерүүд байгаа. Гэтэ цөөхөн байгаа тий. Юу гэдэг production designer гэж байгаа байлаа гэхэд маш цөөхөн байгаа. Юу гэдэг мэдээж юм дутагдал мэдээж байгаа. Окей, би get it. Тэрийг ойлгож байна. Техникэл талаас ч гэсэн мэдээж IMAX камер байхгүй тий. Юу гэдэг дутагдлын мэдээж зөндөө байж л байгаа. Окей, fine. Гэхдээ зүгээр байгаа юмдаа юунд дутаад нь сэтгэлгээнд дутаад байгаа. Техникэл биш, ерөөсөө техникэл биш. Энэ Sundance дээр хийж байгаа кинод яг эсэм дээр Монгол дээр хийж байгаа кинонуудаас нэг ялгаагүй хийж байгаа. Яг мэдээж яг $2 сая кино өөр л дөө. Гэхдээ зүгээр техникэл хийц талаасаа нэг амар ялгаад байгаа юм байна. Яг мэдээж тодорхой хэмжээнд байгаа. Гэхдээ зүгээр харьцуулт гэдэг үг. Тий. Кино яг юунаас эхэлж байна тий. Idea-наас эхэлж байгаа. Exactly. Харин тий. Монгол болохоор эсэргээр юм шүү. Үгүй ерөөсөө хүмүүс юу үзэж чинь? Юу үзвэл хүмүүс юу үзэхээр вэ? Яаж хүмүүст үзүүлэх вэ? Одоо жишээ нь ингээд энэ киног хийж юм. За яг бас тийм Холливуд кинод мэдээж бизнес болохоор тийм байгаа л да. Гэхдээ тэр чинь бас анх эхлэхдээ ID-наас эхэлж байгаа. Монголд болохоор мөнгө нь эхлээд толгонд орчихдог юм шүү. Яа, за ингэж хийх юм бол мөнгө олох юм байна. За ингэж төдөж гисэн байгаа. Одоо тэр нөгөө нэг юм уу хийж байгаа шал илүү ажиллаад байгаа л да sequel мөкл одоо энэ тэр Transformers одоо Bumblebee-гийн дараагийн ангиг Bayhem нэмнэ гэх тэр бас мөнгөний л юм. Тийм юм яалч хаасаагүй байгаа. Гэхдээ Монголд их шаардлага байхгүй. За мөнгөний байсан гэсэн хог байгаад байгаа байхгүй. Хамгийн гол нь тэр шүү дээ. Зүгээр энгийн сэтгэлгээний шийдлүүд байхгүй. Мөнгөндөөч биш. Мөнгөний төлөв хийж болно шүү дээ. Болно fine. Тэр чинь асуудал биш аахгүй мөнгөний төлөв кино хийнэ гэдэг дэлхийн хаасаагүй мөнгөний төлөв кино хийж байгаа. Тэр үс сонирн биш. Тэр болохгүй юм бол биш. Болохгүй юм нь юу гадна гэхээр сэтгэлгээнд дутаад байгаа байхгүй. Сэтгэлээ нь яагаад учраа кино үздэг хүмүүс яаж кино хийх юм бэ? Яаж? Кино ингээд ямар киноноос үлгэр жишээ ав. Хайртай уран бүтээлч юу гэ асуугууд би гадаад кино үздэггүй. Би тэр та нарын Marvel-ийг үздэггүй. Би Marvel үзгээгүй шүү дээ. Тэгээ зүгээр
одоо явж байгаа кино урлагтайгаа зэрэгцэж зогсолтой. Нэг бол ингэн заяа. Яг кино урлаг биш ингээд урлаг биш хин ч хаашаа. Гэтэ ер нь ингээд кино үзэхлээр блокбастерууд нь түүгээ үзчихдэг. Тэгээ тэнчэнээс нь өө ямар амар хэсүүгээ гэж хүлээж авчаад тэрийг Монгол кино руу хөрвүүлэх гэж амар хичээд. Тэгэл нөгөөт нь нэг гэлцэл болсон ингээл дэлбэр дисэрсэн нэг тийм. Тэгээ тэрийг өөрөөгөө нэг гоё Холливуд кино хийлээ гэж байна. Тийм асуудууд зөндөө байдаг. Тэгээд одоо би бол ингэж хараад одоо сая тэгж аахгүй кино зохиолын сургалт гэдэг нэртэй бүр пэйж байна. За тэр пэйжээс юу ирлээ? Мессеж ирж байна. За пэйж дээр манай Rusty Talks дээр тий. Тэгээд тэгсэн чинь кино зохиолын сургалт явуулд юм байна. За манай энэ сургалтанд хөнгөлөлтөөр ингэ суух урилга явуулж байна гэдэг ч аахгүй. Окей fine. Миний зүгээр энэ ч нэс шүү дээ. Миний хэлэх гээд байгаа юм юу вэ гэхээр кино зохиол зүгээр 15 хоногт бичээд буулгачдаг юм биш ээ. За тэгсэн удаанууд байдаг. Зарим уран бүтээлчтэй айгу хурдан кино зохиол айдиагаа буулгацсан гэж ярьсан юмнууд байдаг. Гэхдээ тэр чинь маш цөөхөн юм баггүй. Кино зохиолын сургалт 12 хоногт ингээд суугаад болчдөг юм биш баггүй. Кино зохиолын форматын техникэл юм сурж болно. Fine. Кино зохиолын сургалтанд сууж болно те. Яаж одоо сценийг яаж бичих вэ? Тэ шилжилтийг яаж бичих вэ? Диалогийг яаж бичих вэ? Мэдээж тийм техникэл юм хэрэгтэй. Гэхдээ гол юм чинь idea тэгээд screenplay гэдэг чинь зүгээр техникэл бичлэлт биш байхгүй. Зохиол гэдэг юм яаж явдгийг, яаж өрнөл явдгийг, дүр яаж тэ эмоц нь хөдөлтийг яаж ямар зоригтой үйлдэлүүд хийдэг, үйлдэлийн реакшн яаж явах хэвээр чинь айгүй олон юм баг шүү. Драма яаж хийгдвэл дүр яаж шийдвэр гаргаж яаж явбал үзэгчдэд тэр хүрэх үү? Инээдэм гэдэг чинь зүгээр тэ баншутагийн шүлдэ одоо тэр тайзны хошин шогийн жүжиглэлтээр инээлэлтэй биш тэр чинь уулын тайзны уран бүтээлчтэй бас гоё юмнууд нь уулын тэр байхгүй. Тайзны манай хошин шогийн чинь драматай. Тэр драмагийн tension гэдэг байгаа юм чинь release нь comedy. Тийм учраас comedy сайн байдаг. Stand up comedy ч гэсэн тийм шүү дээ. Story явж байгаа punchline орж ирдэг. Тэрнтэй адилхан дэлгэцийн урлаг кино бас яг тийм. Drama tension дээрээс release орж ирж байгаа юм шүү дээ. Тэгжээж comedy. Тэгвэл удар утгагүй инээгээд гарч зарим нэг муу James Jim Carrey-гийн кино тийм шүү дээ. Удар утгагүй гэдэг гарч яаж сайн байх юм бэ? Тэрнтэй адилхан байхгүй. Тэхээ болж байгаа шүү дээ. Инээлгэн гэдэг чинь кино хийж байгаа бол хараа нэг хүн ингэж ярьж байсан. Кино хийх талаар ярилцсан би хэнийг нь бас дуртахгүй би өмнө лайв дээр дурдсан. Гэхдээ би нэг заавал ярмаар кино хийх талаар ярьсан байхгүй айди. Тэндээс чинь үгүй тэр урлаг гэх те урлагийг хөгжүүлэх урлаг гэж бодож кино хийх хүмүүс нь тэрийг хийх. Манус бол зүгээр хүмүүсийн гоё инээлгээл мөнгө хийж байгаа юм чи. Тэрийг л хий. Тэр хүмүүс нь тэрийг л хий. Манус л яг тэ зүгээр гоё те гоё фаны байлгаал гой фан байлгаал те хүмүүсийг инээлгээл тэгж байгаа юм чинь тэр урлаг шүртэй хийх юм тэр хүмүүс нь лиг. Үгүй байхгүй юу? Машин барьж байгаа бол машин барьж сурах хэрэгтэй. Гэхдээ та хоолны газар ажиллах гэж байгаа бол ID байх хэрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. Яд шоол хийж чаддаг байх хэрэгтэй шүү дээ. Хоол чинь хоолны ID эсвэл зөв тоогож авч чаддаг байх хэрэгтэй. Ямар нэг юм хийж байгаа тэр салбарт нэр юм мэдчих байх хэрэгтэй. Тэрнийг хүндэлж явах хэрэгтэй. Тийм биш юм бол яах гэж гинэ байж байгаа. Зүгээр мөнгөний төлөө бол зайл бойл. Зүгээр зайл нэрээ. Тэгэж мөнгөний төлөө хийж бол. Эхлээ мөнгөний төлөө кино байж болно. Fine. Би шүү дээ. Мөнгөний төлөө кино байж болно. Гэхдээ тэр кино урлаг гэх хүмүүс нь тэрийг хийг. Бид нар энэ ч зүгээр те хүмүүс гоё ганц 30 минут гоё фан инээлгэж байгаа л те цаг 10 20 минут цаг 30 минут биш. Цаг 10 20 минут фан инээлгэж байгаа л ингээ түүл зүгээр зайлж үз зүгээр. За энэ миний хэлж байгаа дормжлуулж байгаа санагдсан бол зүгээр бойлчих. Намайг блок хийнэ үү? Манай суугийг unfollow хийнэ хамаалах. Би хэрүүл хийх хүсэл алга. Зөндөө хүмүүстэй зууралтаж янз бүрээр зууралтсан. Зүгээр хэл дуудагдсан. Зүгээр хэлэх ёстой юм хэлээ юм. Санал нэгдэхгүй бол бол ID-гоо ярилцмаар байл ярилц. Маргаан байвал болж гин, мэтгэлзээ байвал болж гин. Гэхдээ зүгээр би бол ID-га зөв гэж бодож байна. Миний хэлж байгааг бол би тэрнээр нэг буруу гэж бодохгүй. Яаж хэлж байгаа нь зөв буруу байх. Нэрвддэг ч юм уу те. Зайлмайл гэж байгаа буруу гэж магадгүй. Гэхдээ тийм хэмжээнд хүрэж байгаа байхгүй. Тэгэж болохгүй байхгүй. Тэр чинь хүн доромжилж байгаа байхгүй. Нэг бүхэл бүтэн урлагийг доромжилж байгаа байхгүй. Бусад урлагийнх нь тэгж хүлээж авах чи бодоо уран зургийнх нэг тэгж доромжилж яах вэ? Уур нүстэй тэр чинь. Болохгүй байхгүй юу? Тэгээ хөгжим ч гэсэн одоо тэр хоёрын оронд хөгжим хийж байгаа хүмүүс яагаад доромнтэй хүмүүс дуртай хүлээж авдаг гэдэг чинь шалтгаантай шүү дээ. Урлагийг тэр чинь урлаг чинь хүмүүс төрж явах хэрэгтэй реакшн гарна. Тэгэж хийж болохгүй байхгүй юу? Тэр бол өстой чиг зүгээр доромжлохгүй. Тэгээ би тэрэн дээр бүр уур үрээд байгаа бүр мөнгөний төлөө. За мөнгөний төлөө хийж болно fine.
Зүгээр хэлсэн юм тавтах гэдэг. Гэхдээ бүр гомдмоор те. Тэрийгэ зүгээр болчихлоо. Тэгээ яг одоо яаж л та шинэ уран бүтээлчд гоё гарч ирж байна. Бас нөхцөл байдал бас хэцүү байна дээрээс нь. Театрууд, дистрибьюторууд тэгээд энэ телевизүүд яг үннийг хэлэхэд бас уран бүтээлчдэд дэмжиж ажиллаж ийн нөгөө хэцүү. Мэдээж хамтарч ажиллаж байгаа гэсэн үг. Гэхдээ 100% айгуу гоё нээлттэй гараар дэлгээд те одоо E24 студ мөчийг тэгж уран бүтээлчдэд тийм гоё ээлтэй бол цөөхөн байна яг үннийг хэлэхэд. Зүгээр шудлуухан хэлэхэд цөөхөн байхгүй гэж байгаа юм шиг. Маш хэцүү. Шинэ уран бүтээлч одоо сая би бас уран бүтээлгээ бас хүнтэй уулзаад ярьж байлаа л та. Тэгээ ярьж байхад бол ашиг олсон кино цөөхөн байна. Ер нь. За тэр байдаг вогд бол ерөнхийдөө нилээн бас гайгүй явсан юм байна. Тэгээд бус нь ингээл ярьж байгаа 50% нь чи нэгдэг гэж аах Монгол кино нэгдэг. Хитэн саяарч бүтсэн хамаагүй 50 гаруй кино театрдаг гэн тий. Орлогоосоо. За тэнгууд 10% татвар төгч. Тэрнээс дахиад 20-30% нь өртгөн зарлаганд гардаг гэж аах. Бүх зардал. Тэгээд кино маань өөрөө сайн олох хэвээр. Тэгж тэнцээс ашиг гарч авдаг. Тэгэхээр бас дээрээс нь зүрхэл яг эсэм дээр мөнгөлөг кино гэдэг юм шиг мөртлөө яг эсэм дээр хэцүү гадаг байхгүй орлоо. Тэгсэн мөртлөө. Тэгээ дээрээс нь бусад одоо энэ платформ хэцүү болсон. Тэгээ одоо IPTV-тэй, телевизтэй, тэгээ кино театруудтай. Гэхдээ тэд нар одоо хүчтэй учраас бас муу одоо тийм амархан тэгэл гаргыг гаргачихгүй. Тэгээд тэгсэн мөртлөө мөнгөний кино хийж гэдэг. Тэгээ ингээд танил мэл наанцаа ингээд те. Тэгэхээр ингээд айгу хэцүү байдал байгаад байна. Тэгээд би зүгээр бодож байна. Одоо манай Oddbug гэх шиг ч юм уу те. Ийм киноноос сайн яваасаа, ийм киноныг дэмжигдээсэй л гэж найдаж байна. Одоо энэ кино шөмжлөх юм гарна. Тий. Obviously гарна. Сул юмнууд байгаа. Өөрөө одоо би жишээ нь өчтөр X35 нэвтрүүлгийн хийж аваад одоо хамгаатай те. Батамгалын найруулагч Батамгалын хамгаатай юм ярьж өөрөө тэгж байгаа. Oddbug гэдэг дүр байгаа шүү дээ. Одоо дуучин Magnolia те. Хөдөлгөөний дүр. Одын дүр дээр жоохон илүү сайн ажилласан бол гэл яалч бодож байгаа байхгүй гэж ярьж байгаа байхгүй өөрөө. Тэгээ яалч маш богино хугацаанд хийх шаардлагатай байсан кино. Одоо тэр нөгөө Panavision-ы камер мамир гэж сонссон шүү дээ. Манай сонсогчд бас X35 үзсэн бол мэдэж байгаа. Тийм байсан учраас ингээд бас ингээд одоо ideal хэмжээнд ажиж чадаагүй гээл те. Тэнгүүт тийм уран бүтээлчд гоё байхгүй. Тэгээ энэ кинонууд дэмжигдээсээ тэгээ зөвхөн бид нар нэг тийм амар Oddbug гэвэл хүчээр дэмжгээд байгаа даа биш зүгээр. Ийм кино дэмжигдэх хэрэгтэй байхгүй. Тэгээ бид нар платформ байгаа л дэмжиж өгөх хэрэгтэй. Тэгээ хүмүүс тэгээд трейлер үзчихлөө, сэтгэлээр уншлаа ямар яасан ийсэн гэн. Үзчихээ дараа нь трейлер ямар ч байж болно тий. Үзчихээ дараа нь стилийн трейлерыг санаж байгаа үстэй. Тий. Сүүсээс хати трейлер. Тий. Үзчихээд өөртөөхөө тэр шүмжийг тий. Үзчихээд өөртөөхөө санаа бодлыг хуваалцаарай гэж хүсмээр. Зөвлөе. Тий, зөвлөе. Тэгээд юус үзцгээгээрээ. Ер нь бол айгу гоё киносон баад айгу 50 уур амьсгалтай, өрнөл удаан, 50 тий. Гоё хөгжимтэй. Гоё эмоцтой, гоё. Би бол энэ киноноос хамгийн гоё надад таалагдж байгаа юм. Яг Oddbug-ийн яриороо орчлоо. Гэтэ энүүгээрээ дуусгач. Арай жоохон позитив дуусгах. Тэгэхгүй айгу хэцүү дуусгах гэдэг. Энэ кинонд надад хамгийн таалагдсан микс шүүн тодор ярьсан юм давтчих байл уучлаарай. Гэтэ гоё юм бол хот Улаанбаатар хот маш гоё характер. Энэ дэр тий. Энэ үнээр таалагдсан. За тэгээд энүүгээр дуусгая. Тэгэхгүй бол бас нэлээ хүнд юугаар дуусгах гэдэг. Харин тийм. Тэгээд ямар ч үсэн Oddbug киноныхаа уран бүтээлчдэд амжилт хүсье нөмөө Дөлгөн. Тэгээд Батамгалан Иэн Айлердайс болон бусад крүүийн уран бүтээлчдэд амжилт хүсье. Сайн кино олсон учраас биднэрт таалагдж байгаа үзэн тодорхой тэгээд цаашдаа бас уран бүтээл нь сайн яваасаа гэж найдаж байна. Хүмүүс таалагдаасаа гэж найдаж байна. Бас ашиг орлогч гэсэн мэдээд сайн яваасаа гэж найдаж байна. Тэгээд бас уран бүтээлчдэд амжилт хүсье. Сонсогчдоо баярлалаа. Ярьсан сэдвүүдээр сэтгэлээ хуваалцараа Монголын кино урлагийн одоо байдал гэдэг манай бас сонсогч байдал гэдэг бид тийм муу утгаар хэлээгүй шүү sorry игүүлчлээ. Монголын кино урлагийн өнөөгийн байдал ямар вэ гэж асуудаг хүмүүс. Тэгэхээр тэр талаар ерөнхийдөө сая бас хангалттай ярьлаа гэж бодож байна. Нэр вэж гаргалаа гэж бодож байна. Тэгээд бас сэтгэлээ хуваалцараа тэрэн дээр сэтгэлээ заавал хуваалцараа. Энэ бол зөвхөн би ярих хэрэгтэй биш, датко ярих хэрэгтэй биш, зөвхөн бид нэр ярих хэрэгтэй биш. Хүн болон ярих хэрэгтэй. Энэ бол тэгжээж энэ өөрчлөлт нь тэгжээж хөгж. Тэгэхээр хүн болгоны voice хэрэгтэй. Тэгээ та бүхэн бас энэ дээр сэтгэлээ хуваалцаарай гэж хэлмээр байна. Тэгээ манай олон контентууд гарч байгаа энэ 7 хоногт одоо DC Talks нэвтрүүлэг маань хийгдэр болсон байгаа. За тэр эцэлэгдээгүй байна. Ерөнхийдөө хийгдэр тал руугаа яригдж байгаа. Тэгэхээр та бүхэндээс позитив мэдээ өргөх нь байна. Valar Morghulis нэвтрүүлгийн тест дугаар маань удахгүй цацагдана. Нэг тест дугаар байгаа. За тэгээд удахгүй маш том мэдээнүүд хүргэх байх гэж найдаж байна. Нэг том project дээр ажиллаж байгаа. Тэгээд ажиллахаар хичээж байгаа. Тэгээд бүтээсэй гэж найдаж нэлээд гоё мэдээнүүд хүргэх байх гэж бодож байна. За тэгээд маш чухал юм юу гэхээр энэ хагасанд
DC-ийн фэнүүд маань цуглана. Watchmen киноны Ultimate Cut үзэрийг одоо хэлбэрийг бол үзэхээр одоо кино театрын дэлгэц түрээссэн байгаа. Тэгээд тэрэн дээр ирцгээгээр нэг судал 10,000 төгрөгийн өдөө байгаа шүү. 4 цагийн үзэр. Дундаараа одоо breakтэй, дундаараа бас хөөрхөн асуулт хариултын тэмцээн явъя гэж бодож байна. DC-ийн фэнүүд маань цуглана. Тэгээд please хагасаа өдөр нэг цагт iCinema кинотеатрт одоо улсын хөтөлбөрийн 5 давхарт ирцгээгээрээ please дэмжицгээгээрээ бас ирээд гоё үзүр болох байх гэж бодож байна. Дэмжицгээгээрээ. Тэгэд Game of Thrones-ийн фэнүүд маань бас билетүүд эртхэн аваарай гэж зөвлөмөр нь бас адилхан театрын дэлгэц түрээслээд үзэж байгаа. Бас бас асуудал болохгүй юм шиг эвтэйхэн гоё фэнүүдээр үзээд гаргачмаар яг үнэндээ. Тэгэхгүй бол асуудал болох магадлал бас байгаа л байсан те бас эвгүй байгаа. Мэдээж энэ бол бидний чинь ямар нэг ашиг машиг марж байхгүй зүгээр л гоё хідүүлээ фэнүүдээр цуглаад дэлгэцээр хамгийн гол нь үзэх нь гоё шүү дээ олуулаад өмнө нь 7 дугаар сизнийг үзсэн хүмүүс бол үнэхээр мэдж байгаа тэр ямар гоё байсныг. Тэгэхээр тэрэн дээр бас ирцгээгээр билетээ суудлаа эртхэн плиз захиалаарай биднээс асуух асуулт байвал Rusty Talks хуудасаар асуугаарай гэж хэлмээр байна. За тэгээ бид нар бол удахгүй гоё мэдээлэлүүд хүргэнэ. За Instagram дээр @dadgo намайг Instagram дээр @rustyryan7 гэдэг хацгаарай. Дараагийн бүх юмнуудаараа уулзцгаая маш олон юмнууд байна. Баяр та.